Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүндэр группийн 360 халамцсан яриа нэвтрүүлгийн ивент итгэгч хамтран ажиллагч Польшийн алдарт Зубровка, ивент итгэгч хамтран ажиллагч Витафит, халамцсан яриа нэвтрүүлгийн ивент итгэгч хамтран ажиллагч Green Group Snow Brand, халамцсан яриа нэвтрүүлгийн ивент итгэгч Шинсэгээ Med Condition Brand. За мөн халамцсан яриа нэвтрүүлэгтээ маань өдрөн ажиллаж байгаа Монголдо цоо шинээр үйлдвэрлэж байгаа Agent сайт. За энэ хүү сайт ч одоо яадаг. Нангийн эсрэг үр дүнтэй Agent шүдний сайт шүдний хамгийн за эхлэхүүдээ. Үзэгчтэй ингээд халамцсан яриа нэвтрүүлэг маань эхлэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин бол Монгол Улсын гавьяа жүжигчин MC буюу мөнх сайхан. Цаасаа мэрдэ. Сайхан шинэлвүү. Сайхан марталвуу. Цэргийн баяр бас сайхан өнгөрөв. Цэргийн баяр сайхан. За мөн шинэ тоглолтоо нээсэнд нахта баяр хүргэе. Бид нар 3 сарын 6-нд бас энэ дээр гойсон Монгол гэх тоглолт одоо үйлдвэршин соёлын дээр явуулж байна. За тэгэлгүй яг халамцсан яриа нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент итгэгч Шинсэгээ Med компани Condition Brand таны илгээг хамгаалж хордлого тайлан соёл түгээ урайнд ор. За ингээд шашин нэвтрүүлгийнхаа дараа авах тийм ээ. Өмнө нэг дараа. Өмнө нэг дараа нэг. Халамцсан яриа нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шинсэгээ Med-ийн маань энэхүү тарих ходоодны ундаа гэж байдаг. За тарих ходоодны ундаага ингээ сайхан. Яачсан. За халамцсан яриа нэвтрүүлгийн ивент итгэгч хамтран ажиллагч Польшийн алдарт Зубровка. За энэ хүү Зубровкага бас ахтаа бэлгэлнэ. Тийм ингээд гой янз нөгөө даруулаг өгөрцсий тэгээд аяктаагаа гэд бүх зүйлтэйгээ те Польшийн одоо алдарта Белозова гэдэг оюун гүний одоо болгын усаар хийсэн. За ингээл ярьчих тэгээ. Мөн халамцсан яриа нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч ивент итгэгч үндэсний мандаа үйлдвэр Vitafit компани энэхүү одоо Vibes гэдэг Vibes брэндтэй амтлагааны журмаар ингээс. За гэлээ. За дөрөв төлдөж хөөе. Тавтаа сайхан та. Яасан гинэ яг эхэл дээр нь давахгүй даваагаараа 3 5. Дүүгээс бас нэгэ их цугцсан тэгээд баригдаа тэгээд. Баригдаа. Яалтаж байхгүй. Нэр бас тун удахгүй болгоч байгаа. Инээдмийн баярын мэндийг хүргэе тийм ээ. Инээдмийн баяр чи бид их хөргөн тэмдэглэн шүү дээ. Манай Эрдэнэ зааны төрс өдөр. Бас цаанах төрс өдөр үлдэх тий. Яг үнэ. Бид нар чинь 3-4 сарын хачаалттай. Манайхаас одоо 4-5 хүний төрс өдөр дараалал авчихсан. 9 сая жолоон гэрэлцэх төрс өдөр хоёул ингээл бедогийн хол ингээл манай жүжигчдийн дийлэнх. Тэгэл заанаар отголол дуустын та тэгэл. За хоёул одоо тэгээд юуг ин үзэгчтэй сайхан чилээх үү? Энд чинээс ингээд би нөгөө нэвтрүүлгийг өмдсөн баг зэрсгийг. Тэгэл нэг жоохон тийм жоохтой хараал эхэлчих. Наадах ч одоо эцүү байдаг. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүндэр группийн 360. Германы номер 1 бүтээгдэхүүн 4 удаагийн алмазын шүүлтүүр буюу дэлхийн хамгийн үнэтэй шүүлтүүрээр шүүж үйлдвэрлэдэг ийм сайхан сархад байгаа. Тэгээд энэгээр одоо эмшахыгаа дайлах гэж байна. Шууд ингээл эхэлчихсэн юм. Шууд ингээл эхэлчихсэн. Тэгээд одоо хоёлаа юунтан тэгэл үзэгчтэй чилээгээл энэ хоёр одоо хизээ халддаг юм бол хизээ гоё яриагаа ярьдаг юм бол гэж ингэж удаад суусан дор шууд л явцсан дээр шүү дээ. Сайх. За ингээд. За халамцсан яриа нэвтрүүлэг эхний раундыг явсахтай яа гэж те. Үзэгчдтэй хандаад энэ олон баяруудын сар явж байгаа хөвөрж байгаа учраас сайхан ерөөл өв хайрлуул те. За ингээд Эрд цэргийн баяр болоод удааг байна тэгээд нийт ирчүүдтэй бүгдээрэнд нь
одоо ирээдүйн хийх хүсье. Тэгээ Монгол ирэх хүн ямар байх ёстой энэ тэр төлөвшил тэр сайхан ухааныг авч явж гэр бүлийн аз жаргалтай амьдруулнаа гэдэгт би гүнээ итгэж явдаг. Ингээд Монгол ирчүүдийн хадлаа. Эхний унгаар. Энэ ч гэсэн гоё юм шүү байна. Хоёулаа өнөөдөр нэвтрүүлгээ Тэнгис кино театрын уртад байрладаг Эмэн тааврын 6 давхралд Монголын Hotpot ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Энэхүү ресторан маань бас Hotpot шүл гарахаас гадна энэ сайхан Монгол хоолууд маань бас ингээд гардаг. Сайхан ресторан байж байгаа. Ой, би нэг үр. За. Хоолоо сахаа. За Баг хорхохгүй юм хаашаа. Хуухтай мах чи ерөөсөө гоё шүү дээ. Янз тий. Энэ хооронд ингээ бичдэг явж явах юм зогсох юм уу? Ой, авч илүү. Явж байгаа юм. Тоглолт яваад нэлээд ачаалттай байна уу? Бажгүй. Одоо сайхан жигдэх. Мартаар өдөрт 3 мөрөв тоглож жоо ачаал авсан. Ерөөсөө Мартын баяраар чинь хүмүүс юм шүү дээ. Тэгэх баха. Тий. Хоёулаа чинь Соёл урлагийн сургуулийн бүтээгдэхүүнээ ярих юм бол нэг багшин шавнаа. Тэ мэдгүй яах вэ? Тэ? Саасурын багштай. Чи тэр нэвтрүүлэгд ач холбогдол төгсөн байдаг шүү дээ. Тэгсэн. Та хэдэн оны эсэлт тэгээд 96 онд төгссөн үү? Төгсөн. 92 онд ороод 96 онд төгссөн. Тэгээ 96 оны 5 сар төгсөөд 10 сарын 2-нд театрт орсон. Миний хамгийн их сандаг ингээд дөнгөж оюутан болоод ороод сандаг зүйл бол нөгөө Саасурын багшийн шав болоод дөнгөж л ороод нэгдүгээр курсээс нөө яажсэн байх багш Баатар найруулагчтай хамтраад Галдоны 2/1 Армийн театрт байсан. жүжиг Хоёр армийн театр гэсэн шүү дээ. жүжиг тавиад тий. Тэгээд тэрний гол дүр та. Хоёр их хүн төгссөн. Тэглэг тий. Би чи 96 он 5 сар сургуулаа төгсөөд 10 сарын 2-нд тухайн үеийн бас нэг соёл урлагийн сургуулаас найдан дорж өгч ерөнхий найруулагч болоод тэгээд за энэ улсыг авах хэрэгтэй гэж өөрөө бодсон шүү. Тэгээд яг 12 залуу орж ирсэн. Тэгээд тэр өндөр босготой театр бас орно гэдэг чинь бас хувь зан шүү дээ. Соёл урлагийн сургууль бүтээгдэхүүн болгоно тийшээ л орохыг хүсдэг байсан тийм. Яг үнэ. Тэр их хаз тохиосон. Тэгээд нэг 10 хэдвэл орж нэг театрт. Тэгээд нэг 7-8 жил ажиллаад тэгээд хөвөвчлөлт гарсан да. Би нөгөө нэг бас нэг тийм соёл урлагийн сургуульд сурж байхдаа нэг тийм домог бит яриа сонсч ирсэн. Хуучин болвол нөгөө драмын мэрэгжлийн жүжигчдийн төвөөс зохион байгуулдаг шилдэг дүрийн улсын уралдаан гэж явдаг байсан. Тэ тэрний баг анхныхан шилдэг дүрийн уралдаанд нь та отойлоо болж ороод таны отойлоо гэж ярьдаг юм билий. Сарагч нэг драмын мэрэгжлийн төвийг байгуулсан шүү дээ. Тэгээд драмын театр дээр нэг тийм анхны уралдаан зарлалтай. Тэгээд тэнд ч одоо бүхэл жүжигч бас өөрсдөө сойгоол. Би бас нэг өөрөө дотроо бодож явдаг юм аа. Шингээж хийсэн нэг отель жижиг 40 минутанд багтаагаад атрик болгоод тэгээ отель яг хоёрт зэрэг тоглоод болтерд нь жижигчин бас нэг миний юмд орж гिचсэн. Ингээд тэнд цогдоод бид нар нэг талиг аси тэргүүмээр авчихсан. Тий. Франс мор. Тий. Дид баримт нь шалгарч ирсэн. Дараад нь нөгөө нэг олон улсын театрын фестивал болоход театраас чинь роман жилатай жижиг ороод хаант өгөрөөд ганц үний миний театрын юу гэж ингэж орж ирсэн шүү дээ. Тэг Английн нэг найруулагч надад Гамлет жижигийг энэ хэлбэрээр хийгээргээд нэг номогж ирсэн. Тэм түүхт. Таны энэ хошин урлагт одоо ингээд тэ амьдралын зам мөрөө холбохолсон шалтгаан нь мэдээж Лаасрын багшаас холбоотой болов гэж бодоод гэдэг тий. Лаасрын багш чи өөрөө тийм инээдмийн маш олон шамдар төрүүлсэн шүү дээ. Өөрөө нөгөө инээдмийн жүжигээр амьсгалаад маш олон жүжиг орчуулсан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр юу одоо юу гэдэг хийж байгаа ажил нь өөрт нь нөгөө нэг гоё сүнс болоод шингээд тэр жүжигүүдийг л хийх одоо чи бямцагт харал хэлсэн шүү дээ тий. Бэрдийг яасан мундаг хэлээ тий. Одоо дүр гэж байдгүй бямцагтхын тэр хинч марахгүй шүү дээ тий. Яг үнэ. Тэгээд багш нь
нэг өөрөө оюутнууд дээр клубт нь шоу тавиад найруулад нэг өөрөө нэг юу ч та комби 24-тэй шүү дээ. Тэрний ард тайцаа ачаад. Тэгээд хүүхдүүдээ суулгаад тэнгэр тойр явчихдаг гэсэн үг байна. Тэгээд ерөөсө тайз нь маш амархан угсэрдэн ингээл ирээд тайз болчихдог л. Би тэрийг надад нөгөө нэг энэ шоу тоглолтод одоо тайзан дээр өнөө хэмжээнд бас тоглож байгаа хамгийн том буян гэж ойлгодог. Оюутан цагаас эхлээд зэрэгдлийн мэдрэмж авна гэдэг үл. Зэрэгдлийн тэр дулаан уур амьсгал алга ташилт инээд энийг мэдэрж авна гэдэг бол хамгийн том асуудал байна. Тийм нөхшөөрөө тийм гоё ухаантай. Мэдээж тайзан дээр хүмүүс гарна тийм ээ. Эртнээс бэлтчиг. Одоо соёл урлагийн их сургуультай ингээд харьцуулах бодоход бас хоригддог юуных нэг шүү дээ тий оюутан байхдаа янз бүрийн орж болохгүй гэдэг ингээд бүгдэн сойгдчихж тэгээ гарна гэдэг тийм ойлголт байгаа шүү дээ. Багш шууд эртнээс бэлтсэн байна. Тэгтээ ингээд яг за би нэг юм нийтмээр явандаа гэдэг нэг тийм үндсэн юм бодол байсан уу эсвэл шууд ерөөсөө ингээд явж итэл ерөөсөө сургуулиуд өгсөө яаж игээ драмын театрт орё л гэдгээр бүр чандын бодол чинь тэр. Тэгэл театрт орсон маш гоё байсан. Тэгэнгүүт найданд зөвш нөгөө энэдмийн төц хамтлаг байгуулад 96 оны 9 сарда яг тоглолтоо ид. Тэгэл тэгэнгүүт миний хөө ороод өгөөч хөрнөлж. Ийм том хүмүүс ингээ өрж яхаж би бүр ингээ өөртөө итгэхгүй байгаа байхгүй. Тэгээд нөгөө аглууд оё заанаа бидэд ингээд ороод нөгөө дээд ахмад үеийнх ингээд чигсаад түнцийн анхны хөтөлбөр гарч ирсэн. Тэг та байсан юм шиг. Анхных тэр байсан. Зөв. Боян би заана аглууд оё бид нөгөө залуучуудын өрг үүсдэг. Тэгэл үлдсийгч оюун дээрч талиш дэндээ ах ингээл одноо гэж анаах гэл. Өнгө тэнэд тэгээд хизэн ордгийн. Өнгө тэнэд орсон төвх гоё. Одоо ингээд театраас ингээд залуучууд ингээд гараа авчих шүү дээ. Шинэ үеийнх ингээд нэг фракцудаа тий. Тэгээд өнгө тэнэдийнх ингээд нэг фракцудаад театрт одоо үлдсэн залуучууд дотор энэдмийн нөгөө жанрт бас нэг тоглож исэн яг сох бий үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг ариун бодлоо тэгээд л цаашдаа энэ театрын тайзан дээр би мундаг жүжигчин болно гэдэг сайхан бодолтой байсан чинь. Заана маань өнгө тэнэд хамтлагийнхан Америк явуулт. За тэгээд би ч гаргаж өгнө шүү дээ. Тэгээд занаа гаргаж өгнө. Тэгээд очиод буцахтаа өслөө явах дээр буцдаг байхгүй юу? Машинтай явж байгаад ярьж болж байгаа байхгүй энийг хийжээч. Ингээ өслөө намайг уучлаарай. Тэгээд хоёулаа бас нэг нь найзыгаа нэг нь ихнэрээ гаргаад өгсөн чи хоёулаа нэг сууд юм байгаа те. Тэгээд төслөөгч өгөөсөө тоочхилсан л байсан юм байлаа л да. Тэгээд яриагаа хэлээл заа минь хөө ийм л бодол байна хатна. Тэгээд хоёулаа нэг юу яа. Сайхан хамтраад ажиллая. Болохгүй тэгээд минь хөөцөө театрт орчихно гэдэг. Тэгээд шууд гаравчихсан би айгуу тэнэг. Тэгэл нөгөө гарч явсан шалтгаан тухай театрын цалин их бага байсан. Тийм би нэг 30-аад мянган төгрөгийн цалин авчихсан театрт. Тэгэнгүүт надад тэр нөгөө 30 мянга арилт мөнгөний цалингийн санд хийж байгаа байхгүй. Ахна ийм мөнгөөр цалинж болно юм ингээд яв. Амьдралд хэрэгтэй юм чи яа тийм. Тэгэнгүүт тэгэл өнгө тэнэд орсон да 2002 онд. Яг тухайн үед таны гэр бүлийн нөхцөл байдал ямар байсан бэ? Тэгээд мэдээж тэр байдлаасаа шалтгаалж байгаа шүү дээ. Тийм л байхгүй ч бодоод байна л да тийм. Гэлээд дижэн гэдэг. Тийм л байсан маш хүнчтэй тийм. Тэгэхээр л тийм зүйлээр төрхийдэл ороод ирчих. Хизээний ихнэр аваад хүүхдүүд гарцсан. Төгөлгүй яах вэ? Хүүхдүүд гараад эхэлсэн. Ийм нөхцөл байдал үсээд өнгө тэнэд орж исэн. Зүг. За 2002 оны 9 сард шүү дээ. Анхны тоглолт нь миний орсон анхны тоглолт нь Тэмээний боодог гэдэг сүртэй нэртэй шоу болсон. Сүртэй. Тэг бид нар реклам сүртэйсэн. Сонсмол Тэмээний боодог гэж сонсмол ч ордог ингээд хүмүүс яриг тийм ам дамцаар байдаг шүү дээ. Яг тэргээр нь реклам хийгээл тэр тоглолт гिचнээ тоглолт хотод ингээд өдрийн соёлын ордон тоглолт дуусаад дахиад үзэгчд байгаад байдаг. Дахиад тэр нөгөө эрдэнэ кад очлоо. Тэнд тоглолоо. Дахиад нөгөө цаг нь дууслаа. Хүүхдийн ордон шилжиж ирлээ. Тэр маш их тоглосон шүү дээ. Зяавч байлаа те. Раунд 2. 2 тийм. Зяак. Би энэ хоошуурыг хайтаа гаргадаад чи хоошуурнаас аваар аха. За.
Би бол яг тийм энтэнд хоошоор харахаар идмээс надад эсвэл бол энэ багада тийм хоошоорн дуртай байсан юм байна. Гэхдээ багад бидний хамгийн амттай олж нь хойш ирсэн юм шиг. Юм тийм тий. Сургуулийн гол хойш ирдэг бол одоо хамгийн том аз завшааж байгаа тий. Яг үнэ. Октооч нөгөө хуушраа болоохгүйгээ парчын дороо ингээд бариад нуугаа гараад ирсэн шүү дээ. Парчтай явуудаа ингээд бацдаг аахгүй. Тэгэл муухай амтгал орилол гүйлдээ газар унах нь тэр хамаагүй шүү дээ. Тэгэл байгалийн нэмэгдэлтэй тэгэл идчихдэг. Хуушруугаа сайхан бол. Сайхан бол тий. Наадмаар яалчгүй дурсагддаг тий. Тий. Манай анги Төвкө гэж нэг нөхөр өссөн сахилахгүй нөхрөө. Төвкө хуушуур авцсан байна гэж нэг нь орж ирээд ориллоо. Бүгдээрээ ганцрууд бисдэг. Хижгэн тал давхаад одлоо гэсэн чи яг гүйлдэд ирж явахыг хараад Төвкө хуушуурнууд нэг бөөрөнхөө хуушуурнууд чи бүгдэндээ төө гэх нь бол байчаа. Хүндөхгүйгээд моогч. Манайхан ёо тэрийг тоож байгаа ч юм байхгүй бүгэн шүрээд. Оюутан байхад тийм тоохгүй. Ингээ. Шорон дээр унтсан маш нэг фүүгчээд иччихсэн. Шүрээд. Эмсэх нууц өшөөл хамгийн сүүл хэзээ үсээс амлсан бай. Юуны хаагч. Би чинь 2006 оноос 5 оноос хойш тийм нэг зовлонгүй болсон. Шампу хэрэглэх. Нэмэгдэл зардал байхгүйс. Нэмэгдэл зардал байхгүйсэн. 5 оноос хойш юм уу? Тийм ба. Нөгөө анзаарсан нь болохоор өнгөтэйнэд ингээд хамтлаг тоглож байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нэг юм бичлэг юу хийлээ ингээд энийг хүн анзаардаг юм ба шүү дээ. Ингээ онгоцсон байт. Хүүх гэл. Тэгэл авцсан. Угаасаа нөгөө удмын нөгөө юм цоорхоо. Ийм шингэх юмсэн дээдл. Тэгээ авснаас хойш одоо тэгэл 6 оноос хойш шийдэн жил 18 жил үү? Тийм ээ тийм. 18 жил тий шампу хийсэн. Би шингэн савн гэл төрчих тэгээ байна. Манайс ч угаасаа нэг тэгдэг тий. Яг дээдлэгтэй нэг ингээд тэгээ доошоо ингээд. Нэг кино хийх гэж нөгөө хайр харуулдаг анхны кино хийхдээ сайн ургуулсан. Яг л цороо дургад юм л. Тэгээ тэрэн дээр ч нөгөө мекап чинь ийм ус асгаад юу ч мэддэхгүй болох шүү дээ. Тэгж нэг үстэй болсон дөө. Тэгэд яг хүнээ ингээд энэ далд ухамсарт ингээд тэр чигээр тогтчтой би те. Би ерөөсөө таныг яг энэ төрхөөр чинь л ингээд өмнөх тэр үстэй байсан төрх ерөөсөө над буухгүй санаад орохгүй. Нөгөө одоо ингээд найз нар яаж байгаа ингээд одоо Турк ч юм уу очоод энэ ч юм уу хийлгээд ингээд ус суулгаж ийстэй хийлгэчихээр минийх баг нэг хүүхдийн сургалтын төлбөрөөр хийж гэнэ л дээ. Тэгэхээр за юугүй дээ одоо үстэй байгаа ч яах юм бэ тэгээд тэгэж бодоод ордгоо шүү дээ. За би нөө хүнийг хоолыг нэдүүлэхгүй элдв 7 юм асуугаа тэгээд зарим хүмүүс чинь авах шүмжлээд байгаа байхгүй. Хүнд хоол өгөөч идүүлээч гэх. Би нөгөө одоо чинь жоохон эвгүй хөдөлгөөн хийж юм нөгөө сошиал буудаад алаад байгаа болохоор дүүгээсээ татчихсан байхгүй. Тэгээ гайлгэрийн хамар дөнгөж очиж хүний гар утсан дээр ч юм өнгөж очиж ирчээ тэгэл юу ингээл байгаад гарчин. Дахиад бөмбөгчүүд үгүй яагаад. Одоо тийм бэргээтэй болцсон шүү дээ. Юу н тийм. Хэцүү болцсон. Тийм. Тэгтээ яг нөгөө нэг талаараа бас яг энэ нэвтрүүлгийг ингээд харахаар хүн бас нэг 50 датсныхаа артаас нэг сайхан сэмж халаад ирэхээр нэ нөгөө сайхан л ярьдаг юм байна. Сэтгэлийн үг гардаг шүү дээ. Ер нь энэ эдээд нэг буруу өгөх шаардлага байхгүй шүү боддоо шүү дээ. Яг үнэ. Энэ эдэг хинтээ хаана яаж гээ 3 зарчим барайл уучих юм бол хитээр згасаал өвдөж байна ууж ирсэн хүртэж ирсэн тийм. Тэгэхээр энийг зүгээр хувь хүний зохион байгуулалт янз бүрийн асуудал янз бүрийн асуудал идээд байгаа байхгүй. Би тэгж ойлгодог шүү. Нэг өмөрж яриад байгаа юм биш. Тэгээд энэ 3 зарчмыг бариад хэрэглэх үедээ хэрэглээд хэрэглэхгүй үедээ хэрэглэхгүй гэж хэлдэг болчих. Одоо бол залуучд гоё болчих тий. Тийм. Ямар ч дараас ерөөсөө. Би одоо ингээл юм сайхыг ингээл харахад олон жил ингээл ах トゥ уг ингээл явж лээ л дээ. Тэгэл ингээл харахаар та бол ингээд бусад хошин урлаг толгоолоод явж байгаа продакшн ах ихснэрээс нэг өөр юм нь ер нь жоохон тийм serious талтай хүн юм шиг надад санагдаад идэх юм. Гэхдээ намайг харин тэгж яриад тийм ингээл ингээ маазраач гэх юм уу. Би таныг ер нь яг маазраж байгаа чинь бол яг хараагүй. За яг хөдлөө талич бац ахлаа хэлж ирсэн нөгөө. Батэрд намар гэртээ орж ирэл авгаагаа дангаж унагаа хүүхдээ суулаад нугаагаад байвал ямар утга байх вэ гэдэг шиг тий. Тэр нөгөө нэг амьдрал дээр байгаагаар л байх хэрэгтэй. Заавал тэрийг нэмж шингээл
тоглоод байх шаардлага байхгүй. Тэгэхээр би ийм л хүн. Би тайзан дээр хийх юм бол хийдэг гэл. Над нэг тийм зарчим байна. Тэгвэл одоо ингээл нэг сошиалор ингээл янз бүр болол ингээд байгаад ах бол сонирхол байдгүй гэсэн. Угаас би нэг сошиал идэвхтэй хүн биш. Тийм баг. Тийм. Хүүхдүүдийн шаардлагаар одоо тоглолт моголт хэлэх үед бол та нэг идэвхтэй байгаад ингээд тийм шаардлагаар байдаг болохоос хаяа онгоолгоод харахаар тэг нэг бас нэг наалцтай юм хуурах юм шүү тий. Дандаа л хавж ингээд хамгийн тахны өлөр шиг ингээд татсан байвныгаа шүүмжилсэн. Ярилцсан. Тий. Хизээ юм байсан гэж. Тийм. Ер нь хизээ хинч байдгүй шүү дээ тийм биз дээ. Яг үнэн шүү. Одоо л хэн болох жоон сонирн болохоос биш. Манай эгч 69 онд төрсөн. Ах 70 онд төрсөн. Би 72 онд төрсөн. Одоо нэг залуу гэр бүлийн хувьд бол ачаал амар болж байгаа ингээд 3 нэлэх хөвгт. Тийм. Тухайн цагч бидний ээж аваа яг л тийм байсан. 1 2 3 насны зэрэгтэл төрдөг тий. Тэр байдлаасаа болоод намайг ээжийн эгчтэр аваачаад өгсөн байгаа ээж аваа хоёр. За хөөгн одоо нэг хүн болгоод байгаа. Тэгээд Яарамгийн хуучин эцсийн буудлын жаргалантын 3 49 тодод л өссөн юм дээ. Үнэний сүгээр хөгжүүлээд эмээгийн хүн болсон. Том болоод аав ээжтэй гомдох ч гэдэг юм уу эсвэл бол одоо яагаад намайг ингээд айл давчид өгч байгаа юм гэсэн тийм юм байсан уу байгаагүй. Огт байгаа. Тийм үедээ бол угаасаа мэдгүй. Би чинь 8 нас хүрээд гэртээ ирсэн. Тэгээд цэцэрлэг дээр сургуульд ороход ирж байгаа. Дунд нь бас ингээ очиж ирж таарна штэ. Тэгээд би миний нөгөө өссөн орчин чинь гэрт эмээтэйгээ өвөөтэйгээ одоо намайг ингээл унтаад сэрэнгууд нэг өндөр юм ногоо матмас санал байт. Тэрэн дээр хярам тэгээд нөгөө бор яв. Батараа байждаг. Сэрэл тэргээ идэл тэгээ гараа авчдаг. Тэгэл тоглоод явахаар ингээл эмээ хашаад орилал нараа саагаал ингээд сарвч ингээд зөөгөл барай ингээд нэг юм сараат наранд наршуулчихгүйгээл зөөгөл хавийн хүүхдүүд манад цуглана тэгэл. Тэгээд нөгөө нэг тийм задгай амьдрал өссөн чинь 90-гууд мангар соёлтой сэхэд айлд ирж байгаа шүү дээ. Өглөө босоод бүгдээрээ шүд хамаа угаана. Гар хөлөө угаана. Тэгээ ширээ тойроод суугаад хоол цагаа идж уудаг. Ийм нөхцөл байдал ирэх чинь хүн тийм цочор болно шүү дээ. Тэгээд шок өстэй шоконд ороод би ямар сандаа тэгжсэн гэж байгаа тэр өглөө сэрэнгууд аав энэ төлөв орон дээр унтчихсан байж сарж байгаа байхгүй. Хүү яха өсөөд энэ бор юм байна уу гэж босч ирсэн. Хүү яха. Тий. Аавгаа тэгж дууд. Тийм л амьдрал одоо 360 хэлбэлцтэй хоёр амьдрал ингээ ороод ирж байгаа байхгүй тий. Ямар сонирхолтой вэ? Сони юм бэ? Тэгээд би чинь эгчтэй ахтай дүүтэй хүн шүү дээ. Хороод ирэх баян хүн шүү дээ. Айлын дунд эгчтэй ахтай дүүтэй 3. Тэгээд тэр 3-ыг өдөр яаж сахилах гуйцныг орой ээж товлох юм бол надад амар юутай байхгүй. Кайфтай байхгүй тэгээд. Тэрэнгууд тэр 3 ээж тэр 3 арга хэмжээ авд юм байгаас тий. Ингэсэн. Одоо чинь нөгөө угаалгын машин дотор юу чихэр нуудсан байгаад тэр авч идсэн гэдэг чинь би хэлж шít. Тэгэхээр тэр 3 чинь буцаад маргааш намайг барьж идэх юм үстэй тий. Тэгэн шít. Хамт өссөн суучтай. Би чинь хөндөй өссөн. Нэг хэсэг юм тулаан болж байгаа. Тэгээд аяанда нөгөө цуснаа байдаг болохоор ихч ах дүү гэдэг бол хамгийн хүндэлтэй юм гэдэг. Аяанда ингээл ойлгоо явчихдаг. Одоо ихчийг ахыг хайрлна, дүүгээ хүндэлнэ гэдэг бол бас маш том хайр үндэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Яг хүн. Сайхан л та. 3 дугаар раунд. Тааш тоолоод одоо сүүлдээ тоолгоо болд юм ба. Энэ хит дээрээ яах вэ? Нэвтрүүлэг бас 5 раунд явдгийн. Тэгээд яг ихний 3-ыг бол би жоохон зочтой гоё бас нэг сэмж халаах маягтай жоохон төлхөө явчихдаг. Тэгээ сайхан 50хан тэгээд хоёлаа сайхан. Тэгээ явчихдгийг байгаа шүү. За хоёлаа. За танаа нэвтрүүлгийн хамт амжилт хүсье. За гэлээ ахаа. Тэгвэл би нэг урлагийн хүн бодонтоо гэсэн тэр одоо соёлтой айлаас тий тэр дотроос тэр урлагийн хүн болыг гэсэн нэг тийм бодлын үзүүрт мөрөөдөл яс хийсэн нь хинээсээ улбатай эмээгээс өвгөөсөө эсвэл аав ээжээс Энд удам дагсан урлаг соёлын ямар ч юм байхгүй. тийм шиг. Тэгээ миний аав соёлын яамд ажиллаж байсан.
хандын жижирдөө гэж юм бай. Байсан. Зөвөр 10 жилд нэг сахилгагуудад би өөр багасаа нөгөө кино үзэх дуртай. Монголын уран сайхны кинонуудыг маш ихээр үздэг юм байсан. Энэ нөлөөсөн. Яг хоёрдугаар тэгвэл миний энэ нөгөө 10 жил далдганаадаас асуудлуудыг аав нэг хараад тэгээд 89 онд намайг 9 дугаар ангид байгаад аав туссан шүү дээ. Тэгэхээр ээж нэг л зүйл хэлсэн гэдэг. Энэ хүүхдийг урлаг дагуулчаарай гэж хэлсэн гэдэг ч. Би тэрийг сонсож амжаагүй. Айхтар ухаан шүү. Тэгэхээр нөгөө эцэг хүн гэдэг чинь харж штэ тий. За энэ нэг юм болох нь, энэ нэг юм болох нь гэдэг. Одоо манай гэр бүлээс чинь ээж имж, эгч имж болж байгаа. Дүү имж болж байгаа. Ингээд дагдаг юм байл л дээ. Ах бол өөр аялал жуулчдын юмэр ярьдаг гэсэн. Тэгэд намайг тэгж хэлсэн гэж ээж бүр ингээд одоо яг ханыхаа өсөлтийг биелүүлэх гэж намайг товтлогсон байхгүй. Би зүгээр 10 жил байхад бол нэг хаяа нэг нөгөө урлагийн үзэлдэх болох дуу дуулчин тийм ээ эсвэл нэг алиалагч болчихдаг ч юм уу тэгээд сахилахгүй гэж гитэх юм шүү дээ. Нөгөө энэ хөшигүйч цонхны хөшиг тэрний ард орж байгаа л гарч ирээл ингээл тэр багшийг дуурайгач энэ багшийг дуурай ангийнхын нээлтэл яг тиймэрхүү байдалтай байсан юм маань ингээд одоо жишээ нь аав ямар нэгэн байдлаар мэдэгдээд очиж л тий. Тэгэн гутал багштай ярьдаг ч юм. Тийм учраас л аав яг ингэж хэлээд өөдөлгөх юм ээж хэлсэн мэт энэ тэгээд тэр ноён нуруу намайг харсан байна гэж ойлгож байгаа шүү дээ. Хүүгээ зүв зам төтөлсөн гэж. Мундаг. Маск бол сая ингээд ковидос хойшоо бол нэлээд олон жил завсралж байгаа тайзнаа эргээд гараад ирлээ тийм ээ. Тэр завсралгаа нь бол энэ садгалын нөхцөл байдлаас үүдвүү эсвэл бол ямар нэгэн өөр шалтгаан байна уу? Тийм. Энэ сошиал ертөнц. Хэний ч ямар заяа үзэлгүй бас. Би энэ сошиалоор ингээд нэг бөмбөгддөг улсуудыг тийж бодож байна. Хийх ажил байхгүй байгаа асуудал гэж боддог. Одоо жишээ нь ингээд ажил төрөлтэй улсууд тэрийг ингээд ороод байнга үзэл энэ чөтгөр энэ бурхан гэж ялгаад байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яалчгүй энэ тим нэг одоо муухай хэлбэр тороолууд гэж ярьдаг тийм. Тэрэн шиг л хүмүүс ингээл хэрэг дурлаад хэнийг нэг муудаа сууж идэм болов уу гэж ойлгоод байна шүү. Тийм. Энэ бидэрт маш хүн цохилт байсан. Нэг нь гарч ирээл нэг үйлдэл нэг хөтөлбөр хийхэд л заавал ард нь ингээл бам гэл. Бла бла. Тэгээд энэ корона үеийг давхцаж байгаа. Такка ороод ирчих. Тэгэнгүүт ердөө бид гурав яриад за. Одоо дахимаагүй. Боллоо. Хүүхдүүд маань бас хүний хараанд өртдөг сайхан тодорхой нэр төртэй жүжигч болчлоо. Бид гурав энэ зорч тэ. Одоо ингээд маскыг энэ дүүнэр мөч ингээд нэр зүгээд аваад явна. Одоо бид нар бол хэцүү мэн гэдэг ойлголт төрчихгүй юу? Тэгээд тэр үеэр чи би бас нэг кино хийж үзлээ, кино контентууд хийж үзлээ, янз бүр боллоо ингээд. X студийн хамт олондоо их баярлалтай. Энэ том нөгөө дарамт ямыг даваад тоглолт хийсэн. Өнгөрсөн оны 3 сард. Соёлын төөргөн дээр баг миний мэдхээр 37-8 хоног тоглосон. Тэгсэн. Нэг ч билет алдаагүй. Тэ. Яг тэндээс бид нар авсан. Энэ мөрөөдлийн чатрын эрхэм баяр надад хэлжсэн. Тоглооч яа. Тий. Одоо л яг энэ сезон дээр тоглож байгаа. Тэгвэл айгаад байгаа чи бид нар. Одоо гараад. Тэгэнгүүт тэр сезон дээр X төс гарч тоглоод. Тэгээд би хиндэн ч хэлээгүй. Нөгөө дотор бодлоо тийш агуулад очоод бэлтаажны хамгийн арын суудал дээр суугаад нөгөө үзэгчтэйгээ тандгаж байгаа шүү дээ. Яагаад ингэж бид нэг дарамтлаад байгаа юм бол. Тэгээд тоглолтыг үзчихэд үзэгчдийн тэр хүлээл ямар өндөр байсан гэж би зүгээр партнер ойлгох гэсэн байхгүй. Тэгээ би гарч яваад шууд нөгөө хоёрт хэлэхгүй. Хамтдаа цуглал. Яс. Бүгдээрээ цуглаад за хэдүүл 9 сард. Энэ үзэгчд ингээд бид нар зүгээр нэг хэдхэн хүний нэг юм юунаас болоод те бүх хүмүүс ингээд нэг юм бодолтой төр байгаа юм байна гэж энэ айдсаа авч хаяа. Наз инглээ. Тэгээд бид нар цуглаад шууд тоглосон. 6 жилийн дараа цуглахад жүжигчдийн тэр аяны богц гэж ярьдаг шүү дээ тий. Тэр үл өстой ингээд чихэлдээд ирдэг.
Бид нар нөгөө зохиотоо сууж нэг цаг их бардггүй. Тэгээ нөгөө номероо гарах гэдэг яа. Хэвээ бүр Байхгүй шүү дээ. Эндээс ингээд шидэж байгаа. шитгэл тэрх. Энэ гоё. Яа. За тэгээд анхны тоглолт эхэллээ. 10 сард бид нар тоглолтоо хийгээд нээлт хийгээд тэгээд би ч нөгөө тайзнараас анхныхаа үгийг хэлдэг ч жаргал. Тий. Донд нь гацт юм да. Яа. Юу хоолой зангар болтгоо. Тэгэл хөшиг нэнгүүч ерөөс ингээл тэр хоёр талын хүсэмж ингээд нэгтгэх хэрэгтэй. Ингээд Ингэсэн. Тэгээд тоглолтын дараа бүгд хуульж байгаа шүү дээ. Асгартал болцгоос. Тэгэл энэ урлаг бол одоо ингээд ард түмэнд хэрэгтэй юм байна. Шүүмж гэдэг үгтэй тэргүй бид нар өөрсдөө дүүлгээд авсан болохоос тэгээ ярьж идэг улсууд нь шүүмжилдэг улс шүүмжижлэг хамаагүй тийм. Шүүмжийг бийж байгаа юм шүү. Шүүмжүүд бид нар хүлээж авна. Адгууд тэр нэг доромж асуудлуудыг бол хаях хэрэгтэй. Одоо энэ тоглолт гэсэн. Сая мартаар ингээ 3 тоглолоо. Тэ. 7 8 9 нэг. Зүгээр л та хэд ерөөсөө л нөгөө нэг хэсэг ингээл юм л бол хошин урлагийнхан гэл ингээл баалал ингээл бүүлээл та гэл ингээл илдүүд нэг юмны жишээ авахтаа хүртэл дандаа тэ хошин шогийнхан тэргүй жишээ авдаг ингээд байх дээр өөрсдийнхөө мэрэгчлэлээр тийм ээ эн чинь сайхан мэрэгжлийн жүжигчид бүгд мэрэгжлийн жүжигчид сайхан сургууль соёлын төгсөө гадагцсан жүжигчид байж байгаа. Тэрэн дээр эмзэглээд ингээд эмзэг авчихсан. Тий. Гэтэ эмзэглэхээс эцсгүүд ихтлээ дарамтлуулж тэгсэн. Ер нь бол тэгсэн. Гэтэ одоо бол бид нар ерөөс тэрийг тоохоо байсан. Тэгэхээр би X түүцийнхэндээ баярлалаа гэж хэлж байгаа юм тэр байхгүй. Энийг салхийг гой хаглаад эргээд бид нарыг ингээд тайзанд үзэгчтэй хамт уулзуулах энэ нөгөө гүүр болж өгсөн. Маскыг анх байгуулад мэдээж гарахтаа бол өмнө нь бол та гуравт ялж байхгүй өнгөтэй нийтийн тулгын 3 чулуун байсан. Тэгвэл яг ингээд гараад байгуулад ингэхдээ яг одоо энэ явж байгаа X-Toots шинэ үе гэдэг ингээд топ төвшөнд явж байгаа өнгөтэй нийт те ингээд топ төвшөнд тэр үед явж исэн продакшнууд тэгээ энэ зэрэгцээ шууд топ төвшөнд гарч ирнэ гэж төсөөлж исэн үү? Ер нь эсвэл бол жоохон тийм айдас байсан уу? Чаддаг болоо да яадаг болоо да гэдэг. Ер нь бол бид бүхэн нөгөө энд чинь тодорхой хэмжээгээр ажиллаад за ямар байх хэвээр ингээд дунд нь бас заанаа битэр нэг тоглолт хийж үзсэн шүү дээ. Одоо юу гэдэг нэртэй вэ? Бас нэг тоглолт хийж үзсэн. Азан шоо. Хүн үзтгүй. Тэгээ нөгөө шоон дээр 6 дээр өнгө зурагт өгнө гэдэг ингээд үзэгчээс гаргаж ирж шоо хайлдаг байхгүй. Тэгэхээр л 6 боочно. Хүн үзэхгүй байгаа тагаад телевизээр өгнө. Тийм том дарамттай нэг тоглолт хийж үзсэн гэдэг. Тухайн үед ингэт бол оюун даригч эдрийг ураад тэгээд нэг тэг болохгүй за ер нь болохгүй байна. Хот юм байна гэдэг. Хайц тэгээд. Тэгэл яад ч санаас нэг ингэ загтнаад байгаа байхгүй. Ингээл одоо юу гэдэг нэг юм ингэж гэл чивнээ таваач юм шиг те. Тэгэл ах чи нэг өдөр хэлээл. За ерөөсөө горлохоо. За гараад асуудал үсэ. Эмгтээч үуч болдог. Одоо төшиг болох нэг нөмөр нөөл болсон эмгтээч ширдэж шүү дээ. За ертөнцийн бүхэл төшдөр санал тавилаа. Тухайд бид гуравт итгэхгүй байсан багтаа нэг 3000 оцсон яах гэдэг юм. Тэгээд нэг бүрдүүлж аваад коктейл нөгөө хин цоомоо над нэг санал тавиад. За манай завхаа хөрөх гэж тахаа та нар аачих гэдэг. Тэгээд завхаагаа олж аваад гэрэл цэцэг маань хурж ирээд ингээл. Тэгэл анхны тоглолтыг 9 сарын 13-ны өдөр хийж исэн. 2006 оны. Хүн нөгөө нэг юм маш их юм ачаалтаа тавилдаг. Ядж байгаа тоглолтын бэлтгэлийн үеэр заа баяр үргээ хүнэд. Нөгөө хүүхдүүд зөвлөж аваад нэг репетицээс болж штэ. Тэгэнгүүт нэг хүнийг амтаа өрөөд. За баяр үргээ тустай гарлаа. За баяр үргээ. Тэгэнгүүт за дүүнэр байж байгаа гэх нөгөө хүний чи шууд юм аваа явуулж болохгүй штэ. болохгүй штэ тий. Яг танаа нэвтрүүлд орж байгаа юм шиг хоохгүй болохгүй гэдэг. Тэгэл нөгөө соёлын дүүргээд нэг жижигхэн байр түрээссэн байсан. Тэгэл гарна. Нөгөө тэгээ нөгөө хүн чинь юм гаргаж чад бид гуравч бас нэг сөрж юм гаргана. Тэгээ нэгэ бүлэмцүү
Тэгээд ороод. Аа. Ороод ирнэ. За хэдүүлээ юм хийнэ гэл. Тэгэл 40 жагаад шүнжиг 40 нээлгээл маргаасан цуглаал ингээд дахиад нэг ороод ирсэн. Нэг юм нэг юм байгуулж байгаа чинь айгүй тийм хэцүү шүү дээ тий. Тэгээ найз нөхөдүүд ингээд хөрөөд ирээ. Үнэхээр айц сул байсан энийг бол нуухан байхгүй. Тэгэл яг тоглолт нэгэд ингээд нөгөө плетэн дууссан ингээд хүмүүс ингээд ороод эхлэнгууд ингээд зүрх ингээд савлаалах. Анхны тоглолт хөшиг нээлээ явлаа гоё боллоо. Фүл. За. Одоо нэг бид зөв алхам хийсэн байна гэдэг тэн дээр итгэл авч байгаа байхгүй. Тэр нэг сонин үйл сонинч яваад бидний нэг шоу ертөнцид авчирсан нэг юм юу байгаа. Одоо нэг юм шинжлэх юм аашаа. Замс нэг юм тэгээд тэр үзүүлбэр дээр би нэг эмээ болоод нэг автар хардаар нуугдаад нөгөө надаас нэг порцог хулгаач би хүүдээ өгнө гэдээ харамлаад гэсэн санаж. Тий. Энэ дээр бид гурав зориг гарахгүй. За инги. Пунцгийн мадрагч хин сэтгэлгээд том мэдлийн том одоо найрагших юм байна шүү дээ. Ичийн мөхөөг их мухагаар цүтлээ. Ийм амар цүд майнаслахта цүдсэнгүй. Дөөл гэдэг юм уу? Ингээд энийг унши. Зэрэл баригдахгүй бол дундаас нь хайчихъя гэдэг. Анх удаа шоунд дэр ингээ 10 минут ингээд хүмүүсийг юм сонсгож байгаа байхгүй. Чи санаж байна уу? Ай тавиал. Тэгээд хүмүүс бүтэн сонсоод ингээд. Тэр цагаас хойш бид нар шоу хөтөлбөр дээр за хүмүүс эндээс юм сонсох хэрэгтэй байна гэдэг ийм ойлголт гараад савл хийвэл нэг жоохон юм биш гэдэгч гээд ингээд болсон шүү дээ. Одоо манай тоглолтыг үзсэн хүнд нэг ийм юу ирээд байгаа юм. За маскын тоглолт нэр заавал нэг юм одоо хүнд өгүүлэмж өгүүлсэн те юу тийм жүжигийн хэмжээний нэг юм байдгаа гэдэг. Энэ тоглолтын дээр бид нар нэг юм аригчин бүсгүй асуудлыг хийсэн. Тэр одоо 30 минут явж байгаа үзүүлбэр сүрхий инээд байхгүй. Хүмүүс үзээлээ. Хамгийн сүүлд нь заана тэр ээж нь одоо нөхөр нь одоо эхнэрээ барих гал хичээгээд байжгаад алдарж байгаа байхгүй. Тэгэнгүүт ээж нь чи эхнэрийн ээж нь хадам ээж нь чи яв одоо миний их боллоо гэж хэлэн гот чинь сэрэлэн гэл. Уулаалалах гэж байгаа. Яг ийм байх хэрэгтэй байна. Одоо Тэр нэг онцлогийг барьж авсан биш. байж байгаа угаасаа тий. Анханасаа мэдрээд бүгд тэр олцсон байхгүй. Тэгээд одоо өнөө ботлоо яг энэ чиглэлээ барай явж байгаа. Тэгэл гарахаа чинь заавдлаа нэг шилгүүн шахун уулуулах гэсэн юм байна. Та болооч гэдэг. Ятрага тий. Тийм асуудал байна. Яг одоо тэгээд тэр чинь бол анх ер нь бол энэ инэдмийн тэр одоо 14 5 дугаар зуунаас инэдмийн одоо тэр алдарт одоо Жамбатист Молерес одоо хөгжүүл эрэхтэй бол яг инэдмийн хошин урлаг хөгжиж явсан анхандаа бол нэг ордны дэрэгдэх тэр нэг юм салавдаа гээл тэгэл дараа нь бол нэг арт түмэн дотроос гарч ирээд нөхдүүд чинь нөгөө ихэс дээдсээ шүүмжилдэг байлаа штэ тийм ээ тэгж ингэ шоголдог баа айлдад болоо болж ингэдэг тэгээд тэр нь ингэж явсаар байгаад өнөөдрийг хүртэл юм өндөр түвшинд олон янзаар сайхан хөгжиж байна. Одоо дэлхийн сонгодог инэдмийн жүжгүүдийг аваад үзэх юм бол дандаа дээшээ дуурсан байдаг. Тэгдэг. Тийм ээ. Хаад ноёд нь болохгүй байна. Хаад ноёд нь юм самун байна гэл тийм. Ердөөл энэ. Тэгэхээр бид нар ч гэсэн ингэж дуурж байгаа л хэвчээ. Ард түмэн тэрийг л хүсдэг байхгүй. Тий. Хүнд одоо жишээ нь алдаа гэн. За хүм чивэл ийм шүү гэж хэлснээс илүүгээр юмор шигдээд хэлэх юм бол тухайн үед энэж өнгөрчөөд нэр энэ хүн юу хэлчих вэ гэж боддог л байхгүй юу. Тэгэхээр бид нар арай зөөлөн очиж одоо тий. Тий. Талаач юм уу гэд ярьснаас илүү 2 3 хоногоо яриад ард нь хэлгсэн үгээ шиг тэгээд хэлчих юм бол хүн авахтаа зөөл авдаг. Та бол энэ 20 жилийн тэг бараг 30 жилийн хошин урлаг зүтгэсэн энэ хугацаанд бол маш олон одоо эмээгийн дүрийг бол хийсэн байх. Манай аав нэг удаа тэгжсэн нөгөө бэрсэж үрж кинонд нэг юм нөгөө тоглолцоод тэгжсэн нэг хинтээ ярьж яхах юм лээ. Жаяхтай ярьж яхахын сонслоо хинтээ ярьж яхах. Би миний нүдэнд нэг цэвэн жуугаал харагдаад байна гээл ингээл нөхөр мэдээж ингээл нэг өөртөө нэг өөрийнхөө ажиллаж байгаа дүр дээр нэг төсөөллийн нэг хүн харж тараа штэ тий. Би юу гэж асуух гээд байна гэхээр та энэ олон эмээнүүд дээр яхаараа тийм төсөөллийн эмээ байсан уу? Бага юу?
миний имэйл байгаа юм чи угаасаа. Ерөөсөө. Тий. Аа. Тэ нэг авдрын ёроолд байгаа атга үзмийг авч идэх амттай. Ерөөсөө би тэр хүний чинь бүтэн хайр инхрэлт байсан юм шүү дээ. Хинээс надаа юу ч хэлүүлэхгүй, хинээс ч юм өгөөлнө. Одоо жишээ нь би нэг жоохон том болоод самарт явъя гэж байгаа байхгүй. Аа. Тэр чи тухайд 20-той байсан асуудал шүү дээ. Самарт. Тэгээд гудамжны ах нар ингээд явна. Тэгэнгүүт имээ бүгдийг цуглуулж хэрэгтэй. Толгойлж байгаа усуудын цуглаад 3 төгрөг өгөөд за миний хүүг авч яв. Самар өөрүүлэхгүй, самар цайруулахгүй. Айх тэр эмгэмтэй чи. Тэг гал хөс ямар юмнаас болгоомжтой байна. Чадах уу гэж хэлээ. Маань аваад нэг билбор каналын мөнгөд тухайч билбор гал 3 төгрөг өст. Тэгэл би явсан. Явхаач би нэг миний үндсэн юу чинь одоо манай яг годомжинд тэр хажууд нэг юм юу босгоцсон байсан. Харуулын бүхээг өндөр. Тэгээд тэрний орой дээр гардаг хүн ганцхан бий байдаг. Шатаар нь биш нөгөө нэг ийм гулгуур ийм хөндлөн төмрүүд нь шүү дээ. Энэгээр нь дамжаад орой дээр нь гарч тог зоодог хүн бол тухайн үед нэг хоёр чанагдаг гэсэн мэддэг. Хоёрыг л гардаг гэсэн баг тэгээд. Тэгээд би яагаад ч нэг тийм юутай. Тэгээд самарт явгаар чинь ах нар нөгөө имээ дамсан амлалт байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тийм. Ханаа кэтэмсгэл гар мод руу гарна. Энэ мод гарсан бол 3 дахь модоос сууж ирдэг. Дээрээс үлжилтсэн байгаа мөчрөөс нь татчаавал голоос нь Вау гэсэн юм уу хайш юм. яг тийм байсан юм чи. Хүүх. Тэгэд 2 чам нэртэй болчихгүй. Нөгөө самар сайн болгодог. Энэ статтай бацсан гэдэг. Тэгээ 3 бууж ирээд дараагийн мод руу авихгүй. Ингээ 3 модны самарыг уулзчаа тэгээд за одоо та нар цайруулцгаа гэж суучдаг гэсэн байна жишээ. Энэ MC гэдэг нэр чи ер нь хизэнээс бий болсон нэр юм. Оюут таах. Оюут авах тийм үү те. Нөгөө мөх сайхны товчлтыг л MC болгоцсон юм биш үү? Тэгэхээр тэр эмээ гэдэг юм бол нөгөө сэтгэл зүргэнд их ойрхон байсан болохоор надад бүтээгдэх амар байдаг. Яагаад гэвэл надад ашиглаж ийсэн, загнаж ийсэн бүх хаяг нь байгаа шүү дээ. Эний чинь би энийг энэ дээр хийчи, энэ зангийн энэ дээр хийчи гэж ялгаад хийн шүү дээ, тий. За тэгэнгүүт чинь султаанда яата юм ээ гэдэг. Тэгээд нөгөөдөс чигээ шуугин шүү дээ, тий. Одоо тэр шуугиныг өстө таахгүй. Хүнд нөгөө ойрхон сэдв гэж байдаг бол надад хамгийн ойрхон сэдв. Яс боёг удаа шүү дээ. Энэ эмээ өөтөг ойрхон байсан болов уу гэж. Хоёрдугаар багш гэдэг хүнд юунд оюутнуудаа яаж хөгжүүлдэг вэ гэдэг миний багш асар сайн мэддэг юм байсан би хаалж байгаа. Бид нарыг өвгөнтэй тухайд өвгөнтэй нэг гэж байсан. Тэргээр яв. Дүрээ судал ингээд яв гэд. Тэг ингээд тэргээр ингээд явж байгаа за энэ ингээд одоо жишээ нь миний шоу тоглолтод ажилласан юмнуудын дандаа л нөгөө багшийн юугаар явж исэн тий. Тэрнээс улбаалаад хүн аждаг болцсон. Нэг жоохон ийм төрх янз бүрийн образ байх юм бол очиод хараад зогсож явах жишээ нь энийг дараад нь юун дээр хэрэглэж болох уу гэдэг. Тэгэл зохиол ирж ил нөгөө хүн чи пад гэж ороод ирдэг. Энийг хийх хэрэгтэй мэн гэнэ. Би өөрөө гадна талаасаа их сэнгэлдэг. Одоо толон тараад за би одоо нэг аригчны дөрөвтэй гэж бодъё л да. Тэнгүүд олон дахин хувц сумсч үзээд тэгээд ингээд өөрөө гайгалж байгаа. За энэ болох юм байна гэдэг. Тэрийг миний багш сургасан. Юмнаас гаднаасаа юм олж авах талаас. Тэр чин дотгошоогоо уйлдаад бүтэн болж иж шүү дээ. Зарим хүмүүс бол тэгж л ойлгодог л байх л та. Нэгэнт одоо ингэ нэр алдартай Монгол улсын гавьяач жүжигчин болчихсон гин хүн бол өнөөдөр бол зүгээр нөгөө цаанаасаа л нэг л авьяасан баахан энэ уран бүтээлийн багажинд маш их юм байгаа. Тэгээд ерөөсө бэлэн л байж идэг байх л гэж боддог л байх л та. Тэгтэл бол өдөр тутамд дандаа өөр дөрөө хөгжүүлэлт хийж ижил өнөөдрийн зэрэгтээ явж байгаа үсттэй ер нь бол. Ер нь бол жүжигчин хүн өөрийгөө байнга сэнгэлж явахгүй л тэгэл уналтанд орно. Одоо жүжигчин хүн тохиолдог нь хамгийн том асуудал шүү дээ. Жаахан нэр үнэтэй болгоод сагдаг асуудал. Тий. Энэ бүх жүжигчин тохиолдно. Энийг хэн хэрхэн давж гарах вэ гэдэг энэтэй уялдаад миний түрүүн хэлснээр яаж хэрхэн хинтээ гэдгээ асуудлаа шийдээ тий. Ингээд тэгхгүй битээ тэргүй батараа. Чи нэг сайн мэдж байгаа тий. Хөдөө орнуудыг тоглолт ингээд явхад байнгын дагуулны өрдөл ингээд ороод ирдэг. Таних бүгдээрээ ороод ир. Хүндгэлтэй харьцах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ би тэрэн дээр байжийг хаалхаачих юм бол дараа нь тэр хүмүүний тоглолтыг үзэх болчихно. Тэгэхээр тэр хүмүүстэй дандаа хүндгэлтэй л харьцах хэрэгтэй байхгүй. За тэгээд ард нь айтаахан байхгүй бол тэгэл тэр нэг жаахан хэсэг байд юм да. Нэг
амаатах гэдэг тий. Танд тэр хэсэг нь хизээ байсан бэ? Тэрийг та яаж давж гарсан бэ? Одоо жишээ нь эгогийн нөгөө нэг дэмэрэл байж байгаа шүү дээ. Уран бүтээлч болгон л давдаг баг. Бид гурав нийлээд дэмэрсэн. Маскыг анх үүсгэн байгуулчаад тэгээд 14 хоногийн цаг болж байгаа. Билет нь болохгүй тоглолт дуусаад. Тэгээд хүн чи яг тэгдэм байл шүү. Хүнээс цалин авч исэн хүн чи хүн цалин өгөөд. Тэ? Тэгэнгүүт нэг бас нэг жоохон даруйхан орлого олоод эхлэнгүүд. Тэгээс сахилахгүй ч явж байгаад гуруула баар нь баригдаад, хэвлэлийнх нь баригдаад, сонин сэтгүүлээр бүтэн алуулаад Хөнөлж яад. заац. Тэгэн гутлаараа. Баян өдөр. Банк. Одоо л дараахан байхгүй л энэ хамтлаг тийг цаашаа авч явах чи удаан байна. Тийм. Ийм асуудлууд бол төрдөм л. Нэг хоёр тоглолт хийчихэж хүнд бол цаанаасаа угаасаа тийм юм. А тэгээд нөгөө хүмүүсийн танил усаа асуулж юм бол эртгэн байгаа шүү дээ өнгөтнээд. Тэр чинь бид нар ч нөгөө хүмүүсийн ажил цалингаа аваад явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ингээд сагаад хайчих. Тийм биз дээрээс их чаг хоёр нам дарамтлаа хийгээд хийж байранд нь буцаач шүү дээ. Яг өөрсдийнхөө толгой дээр тулахаар л тэрийг л сайн ойлгох юм билээ. Би бол танай хамтлагийн одоо тулгын 3 чулуу гэх юм бол одоо тий одоо Эрдэнэзэн ах одоо магнаах одоо 5 3 байлаа гэхэд бол Эрдэнэзэн ах бол бас нэлийн сэрээс ханддаг болов гэж бодод байгаа. Ер нь ямараа нэг асуудал дээр. Одоо яг хамтлагийг яг өнөө хүртэл тийш авч явж байгаа юм бол заана. Бит хоёр магна бит хоёр уран бүтээл хувь хүний нэг зан чандараасаа шалтгаалаад хоёулаа хоорондоо муудалцсан зодолцсноо тоолох юм бол нилээ ариун том гар. Таач арчаа ичдэг юм. Тэгээ яг ард нь ингээд данхааж идэг юм чинь. Занах. Ноён нуруу гэдэг чинь тэнд ингээл байж идэх байхгүй тэгэл. Тэгээ хоёулаа шалаан балаам ярьж арчаал за уучлаарай санаахаа. Уучлаарай нэг шөө гэл ингээл тэгээд. За ийм байдал дээр энэ хүн гүл сайхан сууж шít. Нэг талаар бас энэ олон жилийн нөхөрлөл гэдэг бол одоо өстой югар сольшгүй сайхан юм да тий. Тэ. Уран бүтээлийн нөхөрлөл гэдэг бүр гоё. Тий. Тий. Тэстэ Одоо жишээ нь би Заана Магна хоёртой өнгөрүүлсэн цаг хугацааг арга гэргэлийнхэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа гэхээр заваар тэмцэж золигдох үедээ л ийм асуудал гарч байгаа шүү дээ. тийм байх. Тий? Бид нар чинь нэг уран бүтээлхлүүл сар бэлдэн, сар тоглоно. 2 сар хөдөө гадаа явна. Ингээд юун цаашдаа ингээд ярих юм бол гадаад одоо уран бүтээл, кино уран бүтээл юм гэвэл айгүй тэнэг үзүүлэлт гарах гэдэг байхгүй. Тэгэхээр аль болохоор гэртээ байх юм бол гэр бүлийнхэнтэй хүүхдүүдтэй нэг цаг зарцуулъя гэдэг л хүн бодолтой болчтой юм. За сайхан. Дөрөвдүгээр. Тэгээд дээр нь одоо хань жил болоод тоглож байна. Аав хүү болоод тоглож байна. Тийм ингээд нэг янз янзаар биеийгээ чангаасаргаад одоо ингээд үүр нэг нүдэрээ харцаараа биенийгээ ойлгочтой болчихсон ингээл. За энэ надаас ийм хүсээд байж тэгэл тайзан дээр хад бол ингээд тоглоход бол шууд ч дээрээс ямар ч асуудал. Фүк гэдээ урсаал очно. Сайх. За маскын шин тоглолтын талаах. Баярлаа. За. Ковидын дараагээд эргээ тайзан дээр ирсэн гэдэг жисэн шүү дээ. Алга ташилт гэдэг бол уран бүтээлч хүний аж аргалын гармоныг хамгийн их ялгаруулдаг том зүйл. Тэгэхээр нэг талдаа тэр таашааллыг ингээд энэ олон жил 20 30 жил ингээд авсааргаад магадгүй сүултээ нөгөө нэг тэр таашаалаа авахгүй бол ингээд нөгөө аж аргалгүй мэдрэмж. Нөгөө талаараа магадгүй таашааллын хойноос ингээд донтох маягтай бараг болж ирдэг болов гэж би зүгээр анзаараад байгаа. Би бас яг ингэж тайзан дээр тоглож явсангүй л дээ. Тийм болохоор сайн мэдгүй танаас асуугаад. Архины хамааралтай гэдэгтэй адилхан таашааллын энэ алга ташилтын хамааралтай болчдоггүй гэх шиг чинь сарыг дагамж байна. Тийм тохиолдол байна шүү дээ. Одоо тоглолт бүхэн бас өөр байна шүү дээ. Зарим үед нэг тааргын тоглолт бэлдэн те. Энэ үед нөгөө бид нар тэрийг яг алгуулчихгүй өөрсдөөсөө гайхаад байгаа. Энэ дэр тооцоосноор биш. Инх өстой байсан ш тэгээд. Тэгэхээр ард түмэнд хүрэхгүй л байгаа байхгүй. Тэгэл за ингэж. Тэр чинь бас нэг донтолтой байгаа шүү дээ. Энийгээ хүлээгээд. Яг тийм үед л нөгөө өөрийнхөө чамлах асуудал гарч ирж байгаа. Одоо жишээ нь
нөгөө биднийг дэмжиж байгаа үзэгчнэр чи одоо жишээ нь маск бол гоё шүү гэл ингээл ирж байгаа шүү Тий. дээ. За маск энэ дээр алдсан шүү гэд шүмжнүүд нь давхар явж байгаа шүү дээ. Бүгдийг нь хольж утгаад тэгээ нэг жаахан таарахгүй юм хийдсэн үед бол яа гэх бүр ингээд юу гэж хэлмээр бачуураад гэдэг юм те. Өөртөө гомдоод өөрийгөө чамлаач юм асуудал. Гоё нь юу гэвэл одоо Шекспирийн дурлал кино гэж үзсэн. Тий. Бүгдээрээ дуусчаад ингээд тайсны ард ингээд зогсчихдгоо тий. Тий. Чивч мөгөөж бол алга ташгүй. За гарцгаая гэдэг. Энэ л мэдрэмж. Яг тэгээ зогссон ш бид нар. Дуусаал панк одоо өнөөдрийн тоглолт нэр ингээл бүгдээрээ ингээл хаан руугаа бүгдээрээ михийгээ ёстол төгсгөл ингээл чагнаж байгаа байхгүй. Нар алгацчихгод ёо ингээл ингэ ирж байгаа. Энэ мөчл хамгийн жаргалтай. Хамгийн жаргалтай. Тэгээд нөгөө нэг тайзан дээр тэр утга уянгийн юмнууд явна гэсэн шүү дээ. Яг тэр үед бол ингээд өөрөө яг бүх үзэгчдийг ингээ анхаарлаа өөр дээр төвлөрүүлж авчаад тоглолтоо гүйцэд хийчих юм бол тэнд алга ташгаар нэмэд болчих гасгарч таг. Та юу нэг уйх нь уу? Наснасаа болоод гэдэг. Наснасаа болоод. Би тэгээд нөгөө зөвхөн маскийнхныг танах нэг боддгийн мэдээж сайхан тоглолтууд хийдэг. Тэгтээ дээрээс нь дахиад надад бүр ингээд онцгой бүр хэлмээр самдаг ярмаар санагдаад байдаг зүйл нь тоглолтын промошн реклам. Энийг хэн найруулж хийдэг юм бэ? Айгуу сонирхолтой рекламууд хийдэг. Маск. Энэ биднийг үзэгчээ дуудах ихний үе таалах шин. Тий. Тэгээ хаалгаа онгоолгонгууд дотор нь бохир ингээл шалны алчуурн дээр энэ өрөөсөө авч бичвэл утгагүй шүү дээ. Хаалга нээхэд л маскын хаалга нээхэд цэв цэлгэр юм гоё өрөө байл та тийм үст. Тий. Зочдын өрөө сайхан ямар ч хог шороо ингээл сэлэмсэн сайхан өрөө. Энийг бид нар анханасаа л яг ярьсан гурал бодсон Реклам. За энэ үе таалгыг л хамгийн гоё нээчээд ард нь бид нар тоглолтоороо чанартай байх л асуудлыг л ярьж байгаа. Өнөөдрийн одоо 3 сар тоглож байгаа тоглолтын рекламыг хүмүүс бүр ингээд бүр ийм хэмжээнд авчиж байна. Тий. Би худлаа өнгөрч байгаа юм шүү. Үзэгчдийнхээ өгсөн санал дээр ярьж байгаа. Та нар тэр 5 толгойг ингэж хуваарлаа яаж бодов тий? Өнөөдөр ингээд нийгэмд ингээд асуудлуудыг яаж ийм гоё инээдтэйгээр шингээвэ татвар асуудал өнөөдөр тийм ээ улс төрчгүй байлаа. Тэгтэл тэр нь бол хүнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар яаж эргээр илэрхийлэх ёстой юм гэдгийг л хамгийн түрүүнд давын дүнд бодож байгаа шүү дээ. За ингэс. Саяны сүүлийн тоглолтын реклам бол баг ингээд нөгөө манай жижигээс огтой хоёрын хийдэг нөгөө нэг скетч комедиуд байдаг шүү. Баг тэрний нэг номер шахуулсан байлээ. Тэгээд бид нэр тэгээд сая энэ үзүүлбэр дээр яг ингээр номер хийгээд. Одоо нэгэнд ингэж дэлгэцсэн юм шиг заашгүй энийг л хийх ёстой шүү дээ тий. Тэгэхээр энэгээр л үзүүлбэр хийх ёстой гэдэг үүдэн дээр уйлагдж байгаа тэгээд яалтчгүй гаргалаа л да. Тий энэ үзүүлбэрийг. Бүр бүтэн үзүүлбэр болсон. Байхгүй. Энд чинь энийг хийхгүй дутахгүй шүү дээ. Бид нар нэг хоёр дахь тоглолт нэрээ нэг морой гомдоосон Монгол гэдэг реклам хийгээд нэг морины нөлмөс сунгаад туураг нэг шир худалж аваад арччихгүй тэрнээс олж алуулахгүй юу? Тэгээд дараад нь гэсэн чинь яас нөгөө морчин уйлна гэсэн яас мэгээд ороод ирчих. Морой уйл бол үзэгч юусоо эхний үе таалгасан тэр заашгүй байх ёстой л гэдэг нэгтгэх байхгүй. Тэгэхээр бид нар сурчлагаагаа тэгж хөргсөн бол тэрэн дээр заашгүй нөгөө нэг хүслийн тайлах асуудлыг л хийх ёстой гэж ойлгож байгаа. Халамцсан яриа нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Green Group-ийн Snow брэнд үзэгчтэй би сая Гуанжуу ороод энэ Snow-ийн үйлдвэртэй танилцсан гарсан. Яг очиод бүр тэр Гуанжуу хотод бүр амар том үйлдвэр байдаг юм бэ. 1.2 сая метр квадрат том талбайтай үйлдвэр. Биш. Хот юм шүү. Бараг хот байна юусоо. Тэгээд Snow гэдэг тийм хот байна. Тэнд очиод танилцаад үйлдвэр дээр нь очиод энэ тэгэл юусоо яаж үйлдвэрлэдэг үү гээл юусоо бүх зүйлийн яагаад дэлхийн номер 1 борлуулалттай шар хайраг Snow дэлхий дээр 62 үйлдвэртэй ийм мундаг брендийн шар хайраг байна. За ах руугаа ийшээгээ юу вэ түгээрээ дайл гэж одоо шууд амсаад яваа шүү те. Одоо хоёул ирээсийг алдсан зүгээс. Ирээсийг алдсан. Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Сүндэр Группийн Германы номер 1 360. За мөн халамцсан яриа нэвтрүүлгийн
Эвент тэтгэгч хамтран ажиллагч Польшийн Алдарт Зубровка, халамцуу яриа нэвтрүүлгийн эвент тэтгэгч хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitaфит. За ахтаа бас Vitaфит задлаа сайхан уугаарай. За За мөн халамцуу яриа нэвтрүүлгийн эвент тэтгэгч хамтран ажиллагч Shinsegae Med Condition брэнд, халамцуу яриа нэвтрүүлгийн эвент тэтгэгч хамтран ажиллагч Green Group Snow брэнд. За ингээд рекламуудаа хийж аваад орчиж байгаа шүү дээ. Мэдээж ард түмний нүдэн дээр байгаа MC мөнгө сайхан маскын MC гэдэг хүний нэг тийм төсөөлсөн ард түмний ойлгодог нэг жүжигчний нэг юу байж байгаа шүү дээ. Нэг тэ одоо сэтгэлд хоногсон нэг төсөөлөл байгаа. А тэгтэл хувь MC мөнгө сайхан гэдэг хүн болвол тэрнээс болвол өөр байж таараа байх. Ер нь ингээд одоо тий яг энэ хоёрын хооронд хэрэг хол зөрүү байгаа бол гэж бодож байна та. чи дөрөв нэвтрүүлгийн хийсэн амьдрал дээр ингээд байдаг тий. Тайзан дээр юм байгаа. Энэ зөрүүний юм л тий. Надаас одоо жишээ нь үзэгчдээс ингээд ирж байгаа саналууд юм байдаг байхгүй. Драмын урлагт илүү их зохих байсан юм шүү. Ийшээгээ хүч тавих хэрэгтэй байсан юм шүү гэдэг. Тиймэрхүү саналууд ирдэг. Бид нар өөрсдөө бүтээл дотор цаашгүй тийм драматургтай асуудал хийж явуулаа бид нэг одоо юу гэдэг ач холбогдол өгөөл байдгүй. Манай бид нар хэлсэнтэй манай бүтээл өөрсдөө дундаа цаашгүй драматург илэрхийлждэг байдаг юм аа. Гэхдээ бид нар бол нэг 20 жилийн хүрээнд бол нэг жүжигний урлаг төл тавь гэсэн тийм бодол байгаа. Тайсны томоохон жүжиг. Одоо нэг дисэлдэг усуд дээр өнөхөр жүжигч юм бол ийм драматургтай юм явж чадна шүү гэдгийг хэлдэг. Энэ зорилго бол байгаа. А тэгвэл та хажуугаар нь кино урлагт бол драмын дөрүүдийг бол зөндөл хийж байгаа шүү дээ. Үгүй бүгдээр хийж байна манай. Тий, бүгдээр л хийж байгаа. Сая сүүлд одоо хувьсэл продакшнтай заанах маань тоглох бас хувь заяа гэдэг гоё кинон дээр. Тийм. Сайхан дээр бүтээсэн. Сайхан дур. За одоо ингэнэ. Одоо ингэнэ гэж шигтэй. Нөгөө Польшийн Алдарт Зубровкага задлах гэж байна. Энэ тэ Зубровка энэ ингээ дундаа өвстэй байгааз дотор нөгөө энэ өвс ингээ хөөд байгааз. Тэгээ энэ өвс нь бол нөгөө яриад байгаа Близова он шидэт өвс бухын зуулттай шидэт өвс гэдэг юм байна лээ. Тэгээ сайхан чи ингээ үнэр нь бас их гоё. Та нэг өнөрлөөд. Тийм шүү дээ. Тийм үү? Аль гэж зүйл юм шүү дээ. Тийм байгааз. Ийм. За ингээд Зубровкага барья. Сайхан ингээд дээжлээл суугаал, буу халаал ингээд сууж ахч бас сайхан шүү. Би бас нэг зүйлийг бас танд энэ нэвтрүүлгээс маань хамтарч ажиллаж байгаа эйдэн тэгээд монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байгаа ийм гоё шүдний сойж манайх хийж байгаа. манайх өөрсдөө хийж байгаа. Тэгээ яг Японд төгсөж ирсэн ийм одоо эдний захирал нь ийм бүсгүй байлээ. Японд төгсөж ирсэн. Яг Япон одоо технологиор ингэж судлаад гаргаад ирсэн. Япончууд чи ямар айхтар хүмүүс үлээ тийм ээ. Яа би энийг ингэж хараад энэ шүдэн яагаад ийм жоохон байгаа энэ эсвэл хүүхдийн юм уу гэд би асуусан чинь үгүй юм байна. Том хүн зориулсан юм байна. Энд чи яагаад тэгэхээр жижигхэн болохоор ингээд бүр тэр артлын шүдний энэ араа артлыг хүртэл нөгөө цэг бүрд очно цэг бүрд очно гэдэг шиг ингэж манай японочууд чи ер нь тэ хайхтар хүмүүс шүү дээ. За эйдентиг сонгож гоё аваараа манай хаан гэд за одоо тоолохоо бодидоо хийлээ. Тэгвэл за яг үнэ. Зарим хүмүүс болохоор ихэвчлэн энэ яриаг бол жүжигчд ярьдэн штэ. Кино хэцүү, эсвэл бол театр хэцүү гэдэл тэ. Театр тоглох нь илүү хэцүү. Одоо кино бол гайгүй майгүй тэргээл ихэвчлэн дадал жүжигчд л ярьдаг л да. Тэгтээ яг хөө тэгэл энэ хоёрыг харьцуулахад бол бас хэцүү. Би наадаас нэг үг хэлчих. Театр кино гэдэг кино бол өстэй дөрвөн хүнийг айл бүхэн хаймарт
шууд нөгөө хүч төрж орж ирээд өөрөлд гуугаар орж идэв гэдэг шүү дээ. Аха. Тэгээд театрын гоё нь юу гэж кинон дээр дүр бүтээгээд тэр чигтээ үлдэн. Би нэг зүчгээ бод. Тий. Тэр кинонд төрс бод чадаагүй бол тэгэл тэргүүрэл үлдэн. Театр өдрөөс өдөрт зүчдэр засвар явж идэг байхгүй. Энэ хамтд. Тэргүүрэл амттай. Тийм болохоор жүжигчид тэр талаар яриад байдаг. Тэ? Амттай болох. Өдөр бүхэн сайжруулах боломжтой. Тийм тий. Хэд тоглоно? Театрт 8 жил ажиллаж байх хугацаанд ер нь хамгийн амттай ажиллаж ирсэн таны дүр юу вэ театрын тайзан дээр? Баатар найруулагч нэг феодал гэж жүжиг хийсэн. Инээд жүжиг. Тэгээд азар гэх юм уу, золоор гэх юм уу, эсвэл үнэхээр тэр хүнд харагдсан байж болно. Тэгээд над тэр голоор аль өгсөн. Одоо гавьяа урнаав тэр сарантай гэж бид гурав үндсэн нуруугийн нуруу явсан. Энэ дээр би нөгөө жүжигчин хүнд одоо олдож байгаа боломж нь энэ шүү дээ над. Би энийг сайн хийчих юм бол дахиад театр над дүр өгнө шүү дээ тий. Энэ дээр би маш их хүч зарсан. Тэр чутгаараа дараагийнхын голоор илэг авч чадсан. Тэгэд одоо гарах хэвээр бүхэл юм зарч байсан. За би энэ миний чадж байгаа зүйл инээ л гэж найруулагч та харуулж чадсан. Тэгэл энэс л би мэдэхгүй л гэдэг. Баатар найруулагч бол жүжигчнийг ёстой бүр нэг шүүсийн шахаж ингээд мушгаад ер нь бараг дахиад ус гарахгүй болсон. Айлт Шахдаг хүн шүү дээ тий. мундаг хүн байсан. Гайхалтай тий. Би Баатар найруулагчтай 2 жижигэн дээр хэлсэн. Нэг нь нөгөө Урайхаагийн жижиг. Нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 яад харанхуйд юу харагдахгүй гэдэг. Тэгээд театрын 6 залууг дублер хийгээд тоглуулсан байхгүй. Тэр жижиг дээр. Тэр найруулагч хүн гэдэг ийм учир утга байд юм байна гэдгийг би тэндээс мэдэрсэн байхгүй. Тэр өөрөө маш их харанхуй жижиг. Маш их хүмүүсийг нөгөө байгаад нийгэмд байгаа харанхуйг илэрхийлэх гэж байгаа. Нэг өдөр бидний үдийн дуудаад сургуультаа зогсож байгаа архиус. За. Урайхаагаа нэг 6 шил Зубровков шил дээ. Тухай бас гайгүй шигээр 6-7 шил өртлөө хүрээсэн. Наривч хийсэн юм шиг байна. Тэгээд зохиолчтойгоо уулзаад тэгээд яг энэ нэвтрүүлэг дугаард нөгөө сэтгэлээ уулзаж байгаа байхгүй. Аа. Тий. Жүжигчтэй сонсоод зохиолч юу илэрхийлэхээ хүссэн. Тэгээд Урайхаагаа яриад бүтүүдэр архивал. Маргааш нь тайзан дээр гард бүр ийм бест хүн бүхэн бүргүүд Нэг айцсан шүү дээ. юу нийтж байгаа байхгүй. Өөртөө ингээ бөглөрөөл те. За яах стамад гэдэг найруулагчийн замчаан авах гал ингээ тэнгууд замчаана зүгээр нэг өдөр ингээ сул хаяад ууд сууж байгаа хэлж байгаа байхгүй. Зохиолч юм битсэн ба шүү дээ. Тэнгууч нэг залуучууд яа тийм уугаад нэг юм хэлнэ үстэй та одоо нэг ингэдэг гэл ярина үстэй те. Ингээ ингмээргүй ингээ жоохон зоригоор ярина шүү дээ. Өнөөдөр миний ярьж байгаа шиг. Тэгэл тэнгуут бүгдийн тестэлж аваад за маргааш нь шууд нөгөө хүсчихснээр ингээд яв гэл ингээд явуулчих. Найруулагч ухаан гэж нэр яваа. Гайхалтай юм аа тий. Найдаа багш бас нэг нөгөө юг жүжигтэй маш их сонсдог юм байна. Тэгээд ижил хүст ингээд нэг жүжиг хийлээ театрт. За оноо ах аглаа хоёр нэг дүр стаар батлагдаад. Тэгээд заанаар тэр 2 дугаар стаар батлагдаад. Нөх хөлгөө болтгон та юу? Тий. Биш. Нөгөөдх Антон нөгөө Антон. Тий. Тэгээд тэр жүжиг явж байгаа сургуульд явж байгаа сүүлдээ оноохтой би нөгөө 2 дугаар өдөр дублер нь байж байгаа нэгдгээр нь батлагдчихгүй. Амар урам авч юм чи за хэвээр. Алаад өгөндөө нээлтэн дээр ураад өгөндөө гэж бодчихсон. Оноох чи өөрөө маш их мундаг жүжигч байна. Юун дээр алтаад өөрийнхөө юг энэ тэргүүлээ алдчих үедээ тооцоолж үзсэн юм шиг. Миний репетицийг дандаа үздэг гэсэн юм. Тэгэл яг жүжиг нээхийн 3-4 хоногийн оноох нарч биний гармаар гэхгүй. За. Тэгээд нэгэнтээ батлагдсан би одоо нээх гэж байгаас би тэгсэн чинь л надад биш. Бүтик оноох гараа хятад өгсөн.
би өөлөд үлдсэн шүү дээ. Тэгээ нээлт нь унаахаар явсан. Жүжигчин ийм л байх хэрэгтэй ер нь бол тий. Алдсан бол алдаан дээр яаж ажиллах вэ? Яах хэрэгтэй гэдэг сайн бодож байгаа хэрэгтэй. Тэгээ найруулагч хүн гэдэг нь яг тийм бас нэг уян үйтэй уян ийм байх хэрэгтэй. Найдаа хүч нь сонсож байгаа шүү дээ. За яагаад гүг чи одоо болцсон гэд хэлж болно үстэй тий. Шийдвэр гарцсан ч угаасаа. Тэгтэл яг дундуур нь сонсож байгаа юм. За. Тэгээ гарсан ч нөгөө мөнгө сайхны бятна алдаад. Яа, янахаас л айхтар нь тий. Энэ бол нөгөө шудраг өсөлтөн байхгүй. Тийм. Ямар ч хэрэгцээ байхгүй. Тэгээд надад ч том сургамж болж байгаа шүү дээ. Саагцсан явж байгаа. За би нэг химээ жүжиг нэг химээ. Уран бүтээлийн байгууллага Маскул. Гэхдээ нөгөө талаар харахаар энэ уран бүтээлээр дамжуулаад бизнес хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол та бол амжилттай яваа бизнесмен. Зөвхөн уран бүтээлийг хөөгөөд явхаар бизнес гэж харахгүйгээр ингэж явах юм бол яг энэ өнөөгийн нийгэмд бол нэг амжилттай болохгүй байх. Энэ талаас нь яаж ажиллах нэг учир дөрөө олж үтийг хүрсэн бэ? Наа чи хамгийн харамсалтай. Би одоо жишээ нь өөр янз бүрийн бизнес ч юм уу тийм ээ. Нэг хүнтэй хамтраад янз бүрийн бизнес хийж энэ хугацаанд бодож чадаагүй бодох цаггүй байсан. Манай гурал ирсэн. Хэрвээ нэг эртхэн одоо жишээ нэг би яг коронавигоор нэг бодож байсан байхгүй. Эртхэн нэг юм одоо бүр ингээд 8-ийн дэлгүүр нээж хэм яалаа даач гэж. Яг тэгж тойлдуулсан шүү дээ бидний. Тэгсэн. Бид нар энэ тал дээр жоохон дотмог юм шиг байлаа. Хувь хүн мөнгө сайхны хувьд одоо жишээ нь хин хинтэй очиод хаа та намайг хараад үзчихээч. Хоёрын бизнесийг та надад нэг бизнес өгчөөч. Би ингээ амнаас давж гард унахгүй. Унахгүй байхгүй. Тэгээ энэ тэгэл зуралдаад насыг барах хэрэгтэй. Хийгээд над том алдсан төг байгаа. Байцаа хөрөл барьцаан тэгээд янз бүрүүлээд болохгүй мэл. Яагаад тийм мэдгүй. Тэгэл болтгүй мэл. Тэгэхээр зүгээр энэ уран бүтээлээ хийгээ явжсэн л хамгийн том өнгө шиг. Одоо жишээ нь 3 сарын олон баярууд давхцсан ийм сезоноор бид тоглолтоо нээж штэ. Мэдээж эн чинь цаана өөрсдийн амьдралын асуудал байгаа штэ. Хоёрдугаар бодол юу гэхээр эн чинь энэ цаг үед хүмүүсийн үзэд хөвсцэн байгаа. Чи одоо жишээ нь ихнэрээ дагуулж ирээ Мартин Амаар тоглолт үзүүлнэ. Энэ бол том бэлэг. Бүтэн 2 цаг сайхан инээлгээд ямар нэг стрессгүй гарна том бэлэг штэ тий. Тэгэхээр энэ хэрэгтэй байна гэж ойлгох шүү дээ. Жогон тэнэг бодчих магадгүй шүү. Одоо үйлдвэрчний соёлын төвөрд нь соёлын төвөргөө гэр гэдэг ийм маршрут л байж байгаа шүү дээ. Тэгээ сургуультаа хийн ингээд тоглолтоо энэ маршрут. Энээс гадна цаг зарцуулах гэхээр нөгөө энийг кэнселт гэдэг байхгүй. Ямар нэг хэмжээгээр тий. Тэгэл тэрний чи ард 30 хүн ам багтаа бодох байж байна. Тэд нар чинь биднээс цал авч байгаа. Бидэртэй хамтарч ажиллаж байгаа. Бидэрт итгэж байгаа. Энийг хайчаад би энэ барилга төрөнг оруулаад өрөнгө оруулах байхгүй ч барилгын нэг компанид очиод би танаад тэр ингээд юу яа ингээд ийм боломж байдгүй юм л. Нэг уул хаваач юм тий. Ингээд янз бүрийн ерөөсөө ингэх юм бол энийг хайжиж л ийшээ дараагийнхаа алхмын энэтэй цуг хийнэ гэдэг юм вариант бол байхгүй. Тий. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юм руу яваад орох юм бол бүр эцсийн үстлээ тууштай нь явж орохгүй болвол тэрийг хоёрын хооронд зэглээд ирэхгүй гэдэг. Ээж аав багш тийм юм сургасан надад. Тэр зарчмаар л явж байгаа. Тийм. Энэ тухай бодох над цаг байхгүй ч таахгүй. Одоо би сургуулийн үед сургуулаа хийж штэ. Тэгээ бүгдээрээ сайхан хийгээд өгсөн. Хараад би миний ихлэн над ингэж хэлдэг байхгүй. Хүүхдүүдэд хэлээд аавынхын тоглоомын сургуутыг хэлсэн. Юу ч битээ садаа болж. Тэгээ би орж ирээ гэртээ орохоор инээд нэг кино үзээд юм уу? Эсвэл нэг гэр бүлдээ нөгөө ийм анхаарах чинь өгүүлчих واخ. Зам энийг ингээл явах ингээд баг зүйттэг онж авах. За ингэх stand жишээ нь ийм хувьлөр байхгүй. Тэгэхээр би аль нэг компанид очиод тэр барилгын юу яаж борлуулна, тэр газар шорны асуудал яаж шийднэ гэдэг ийм бодол агуулах
Энэ тархин чөлөө байхгүй гэсэн. Яг үнэ. Яг тархин чөлөө байхгүй гэдэг чи яг энэ шүү. Манай аав бас л яг л тийм л байсан. Нэг өглөө аав сэрчгсэн 0 орохгүй явж байсан. Би зөрөөд хичээлдээ явах гэж цүнхөөр явж байсан чи миний хөө хайж чагаа. Хайчвал гэж та аав хичээлдээ явд юм байна өстэй гэж хэлсэн байхгүй. Яг тийм. Тэр өглөө хүүхдээ харж ирсэн хайж чагаа. Манай аглуу ярьдаг үн штэ. Нэг ирэхэд нэг сэрхэд шүү. Нөгөө тархиа нэг чөлөөлөд гэр бүл рүү ороод ингууд хүүхд төлд орцсон байдаг гэдэг чинь. Тийм процесс байдаг байхгүй. Энэ мэрэгжлийг нөгөө үзэж байгаа улсууд маш амархан гэж байна. Тий. Хамгийн амар. Хамгийн амар. Амархан хийчих юмсан. Ингэж чадах юм биш үү? Ягаад гэвэл дандаа амарж явахдаа, гоё байхдаа, стрессээ тайлж явахдаа, зөв цагаа өнгөрөөж явахдаа үздэг учраас. Яг үнэ. Тий. Таашаал авах гэж ирдэг. Тий. Театрт хүн яах гэж ирдэг таашаал авах. Тэгээ Баян гавар хэлсэн нэг олдныг баясуулагч цодноод өгсөн гэ би. Тий. Олноо баясуулаад. Тэр шиг бид нар тэр нөгөө нэг хэрэгтэй шаардлагатай цаг үед нь 3 сарын 8 ч юм уу тий 18 ч юм уу 4 сарын гэж тэр хүмүүс чинь ард түмнийг илэрхийлээд гоё байх гэдэг шүү дээ тий. Одоо нөхрөө баярлуулна, эхнэрээ баярлуулна, инээдмээр бүгдээ хамт баярлах хэрэгтэй гэдэг. Энэ цаг хугацаанд нь бид нар бүтээлтэй байж ич тэр улсуудаа баярлуулж чадчихвал бидний багтал ирэх. Бид нар ч арга гэрэлтэй шүү дээ. Тий. Зүгээр л юу болчих шүү дээ. Дуудлагын явгаар цэцэг явуулаад. Тэгээд гэр бүл угаасаа тасцсан. Одоо сая Мартин амар гэж гэл явуулчаад октоудаа энэ баярлуулдаг бас бид нар хамтлагийн гэсэн мөртөө тий. гаднаар хоол моо захаараа гоё ингээ баярлуулад гэрт тийм байхгүй. Одоо сая Сэргийн баяраар чинь манай ихнэр чинь тэр драмын театрын эрчүүдээ баярлуулна гэл тэргүүр чинь бөөнлийн болоод гэлээ шүү дээ. Драмын театр тэр чи бас яг ялгаа байхгүй л дээ. Таач гс бас яг л тэгж л байна. Тий. Нэг бодлын амар харгас. Уугнууд би өргөдөл гож байгаа хүмүүд Мартин амны өдөр ихнэрээ нэг сайхан тоглолт үзүүлээд юм суугаа те ард нэг ресторанд ороод 5 өсөдөө суух ийм байгаа штэ. Тий завтаасан бол тий яг үнэ. Тэгтэл би тэнд тайзан дээр ирсэн 1000 үзэгчийг 1000 эмэгтэй баярлалаа суучдаг. 3 сарын 8-нд бол бид нар нэг юм тогтмол юм зайлсны яата. Бүх гэр бүлийн тоглолтод оролцож байгаа арын хаалданд очиж бүх усуудынхаа ээж нарыг, эгч нарыг ингээд хүндэтгэлийн яг урилгын суул гэж манайхан ярьж юмс. Энэ дэр суулгаад тоглолтын дундаа пауз гаргаж аваад бүгдээр нэг цэцэг өгүүлдэг. Энийг харж бас баярлна. Энэний ард дахиад бид гурав ихнэр үлдэн. Ээж үлдэн. Хөөхий. Өөрөлдөх нь хөрөлцөхгүй ч. Тэгэл үлдээн. Хүүхдүүддээ бүгд нь тарааж өгөөл тэгэл гурав хараад баярлаа. Яа гоё юм биш үү. Таад бол ингээл маш олон ингээл баргадаар явдаг ингээл зөндөө ингээл явдаг. Аль дороос суун. Сайхан идэ удаа гээл ингээл мэдээж ингээл одоо гавьяч үчигчдэр чинь ингээл дэшээ суу гээл ингээл ихэнх хүмүүс нь тэгтээ нөгөө тайзан дээр байгаа мөнх сайхан эрдэнэцэн магнагаар л хүлээж аваад за одоо гэл ингээл нэг тийм нэг гоё эсвэл бол инээдтэй юм сонсчих гэж гэдэг юм уу ингээл тэр нэг юм уулзж байгаа мөчөө их гоё өнгөрөөчгөл ингэдэг. Тэгтэл цаад бүн чанарт нь бол нөгөө мөнх сайхан маань жоохон юм сериоз маягтай хүн байгаад идэг тийм ээ. Яг ийм нөхцөл дээр ер нь тавгуутад үү эсвэл бол яаж аргыг нь олоод явдаг байсан бэ? Ерөөсөө энэ ч нөгөө нэг байнга тохиолж идэг асуу. Чи өөрөө ч мэдж байгаа сайн мэдж байгаа. Тэгээд эн чинь идэ будаад илээл ард нь зобровкогоо тавиал. Тэгэл араас нь дуу эсвэл нэг гошгин чод. Энэ асуудал. Тий. Энийг л гоё зөв зохицуулах хэрэгтэй. Тэгээд одоо манай заанааг байна. Их цантаа гэдэг хүмүүс. Тагдаг. Заана чи яг амьдрал дээр байгаагаар л байна шүү. Хаан л тэр. Худлаа ингээд ээлтэй биш тий. Тий. Намаа ингээд тийм хин мэддэхгүй тийм үл мэддэг хүн гээ ярьдаг ингээд. Бид нар яах ёстой юм бэ тэрэн дээр тийм үстэй. Би бол тэгж бодож जैन зүгээр. Нөгөө уг магна маань бол тэнд чи сайхан дуулаад их гоё хөгжилтэй хүн штэ. Тэгээд байгаа нь би бол зүгээр яг ингээ хажууд байхад яг зүгээр байж хахад миний энэ төрөд их тийм хөгжилтөөч хүн, хоосогч хүн Амьдрал дээр тийм байх. тий. Уг хүн тийм ч. Тэр хүнийг урдаа байцдаг болоо гэж би бодоод байхгүй та хоёрыг. чинь жүжигж байгаа асуудал шүү Тий. дээ. Угаасаа хүмүүстэй нээлттэй ингээд яриа сурцсан гоё дуулна, ингээ хөгжилтэй юм ярина. Энд чинь өөрийнх нь амьдралын юу болохоос биш магнаа жүжиглж байгаа асуудал биш. Яг үнэ. Заана ингээд бэргээ суугаад бит хоёр ингээд суугаад байгаа чи байгаа л энэ юм чинь инээс л яах юм бэ? Тийм биз? Тий.
Тэнгүүд 3 Супровкийг хардвал юм ярьж эхлэн шүү дээ. Тэгээд одоо жишээ нь ингээд босоод сайхан шүдэг уншдаг ч юм уу те ингээд үнэхээр тэгжил фул болгоноос ард том хүсгэн зөв. Тий. Ялангуяа өөрийнх нь гэрт ирсэн нөхцөл бол эн чинь бүр ингээд хайцгаа VIP болчих жоох шүү дээ те. Тий. Тайзнаас буугаад ирэнгууд VIP болчих жоох шүү дээ. Заанагийн найз ч юм уу магнагийн найзанд очиж шүү дээ. Хүрээд ирж очиж шүү дээ. За тэгэхээр болцоод байгаа. Ингээд очиход бид нар айтайхан байх хэрэгтэй шүү дээ. Тий шүү дээ. Яг үнэ. Тэгээ айтайхан байлаа гэж тэм жүжиглээд ахарах байхгүй. Яг л байгаар байна. Яг байгаар. Тэгээ ярих юм ярина. Нэг хоёр шүлэг уншина. Дуулчихна ийм юм байхгүй. Хүсээд байгаа нь болохоор тэд чинь нөгөө тайзан дээр байсан тэр юу гэж нэг энэ гэртээ бий болох гэдэг байна. Зарим хүмүүс ингэдэй. За хоёул би нөгөө за ингээд нөгөө үндсэн юм руу орохгүй нөгөө нэг яриа руугаа яваа орчдөг шүү. За ядч гадаад нөгөө аялын тоглолтоор явж хахад энэ асуудал бол маш их илэрдэг. Яг үнэ. Нутгаа санц. Тоглолтоо үзсэн. Тий. Тэгээ урд нь бүх нөгөө нэг сошиалор юмнуудаа үзсэн. Тий. Тэр чинь гоё шүү. Тэрийг нэг хийчих. За энэ үстэй амар хийсэн. Бараг өмнөөж үжиглүүлчих гээд байна шүү дээ. Яг л тийм баг. Тий. Тийм тохиолдлуудыг л бид нар их гоё зөөлөд айтайхан давж гаргахаас тийм хэрэгтэй. А дуучгүй бол яг сайхан дугаалд болчих шүү. Шаналтай шүү. Тийм биз дээ. Тий. Бид гурав чи энэ нөгөө энэ толгорж байгаа том асуудлыг иргэн баяр магнаа авч гардаг байхгүй. Тий. Цаач ба сайхан шүү. Энэ нөгөө хүнд байдал нь ойлгож над жишээ нэг л тавиал нэг юу санал тавиад ороод ирж шүү дээ. Тэгэн гут магнитнес гитар аваад заа цагт нууцгаагаар стар авчдаг байхгүй. Би үгүй гэж болохгүй шүү дээ тий. Ойлгохгүй юм чинь. Яага болдгүй. Тайзан дээр ингэ чи энд яагаад хийж болдгоо. Сая жишээ нэг л за хоёул энэ нэг хадаар тий. Гавьяц цол авсан хүн бүхний араас нэг хүн гавьяц цол авлаа. Нэг жүжигчин маань гавьяц цол авлаа. Сайхан за баярлалаа. Зарим нэг нь ч бол одоо ёстой нүдэ олсон шагнал гайхалтай гэж ярьж л байх юм. Тэнгүүд зарим нь болохоор тэр авах ёстой байсан ингээл орж ирдгийг. Зүгээр л тэгжсэн л ялангуяа нэг хүн авахаар нөгөө хүн авсангүй гэдэг нэг юм яриа сошиал даяар явцдаг. Бакал давалгаалчдаг таа гэл. Авж байгаа хүнд нь эвгүй. Одоо тий би одоо авах ёсгүй байсан юм одоо тэгээ энэ хүн л авах ёстой байсан юм одоо тий гих жишээ нь. Таныг зүгээр яг гавьяа шагнал одоо ингээд авж байхад өөрт мэдрэгдчихсэн мэдрэмжийг чинь би асуух гэдэг юм л да. За би энэ хэмжээнд гавьяат гэдэг цолыг авах хэмжээнд ирцэн гэж бодож ирсэн үү эсвэл арай даруухнаар бодож ирсэн үү? Ер нь юу гэж бодож ирсэн бэ? Төр нөгөө нэг энэ чинь хин нэгэн хүн гээд хоёр хүн ярьж байгаад өгчдөг асуудал биш байхгүй. Тий. Цаана зөндөө процесс явж байгаа. Судалгаа юм уу тий. Өгсөн байгууллага нь одоо жишээ нь ийм энэ хүн хийдсэн шүү. Ажлууд нь байна. Тэрийг авч танилцдаг нэг хэсэг байж таарна да. Танилцаад за боломж юм байна. Энийг дараагийнхын шатанд оруулъя. Ингээ шат дамжгаад эцсийн зэг дээр ерөнхийлөгчдэр хийж байгаа. Ерөнхийлөгч өөрөө асуудлаа шийдээд миний бодлоор шүү. Би ямар процесс явдаг мэдгүй. За болгоё гэдэг ч юм уу нэг юм цэг тавьж байгааз. Тий. Энэ шатлуудыг давцсан болохоор над бол ерөөсөө нэг тийм бэргсэн яасан байгаагүй. Тийм бодол баг. Тий би бол за болжтэй би одоо 1992 оноос эхлээд нэг урлагтай холбож явж байгаа 2000 хэд 2 онд 12 онд юм лээ 22 онд ингээд за над ажилласан түүх байна уу байна. Одоо бид нар хамтлаг байгууллаа. Төрөөс ямар нэгэн татаас авахгүйгээр өнөөдөр тодорхой хэмжээний хүмүүсийг тийчээгээ явж байна. Мөн үү? Хийсэн бүтээл маань алдаа таоноод ч гэсэн хурж байгаа нь авж байгаа нь эсэргүүцж байгаас олон байна. Яг үнэ. Тий. Адгаж ингээ годамжаар алхаж хахад нэг хаа нэг зургаадаар олчих уу? Ингээ тий. Игч нэг зургаадаар олчих уу? Иймэрхүү асуудал ингээд инхээр нэг хүнд ч нэг одоо хийсэн бүтээснээ ингээд бүгдийг багсаа бодохоор за төр өгж байгаа юм чинь тодорхой шалгуураар орж байгаа учраас би бол энийг авах хэрэгтэй байна гэдэг сонсож надад ирчлээ тэрэнд нөхч байж юу надад бол ерөөс тийм бодлоо байхгүй.
Би одоо нэг дотор нэг зүйл боддоо шүү дээ одоо жишээ нь. Одоо бүр ингээд миний нэг төсөөл байгаа байхгүй би нэг Оскарын шагнал ч юм уу ингээд одоо жишээ нь кино уран бүтээлд ороод ингээд. За ингээд туслах дүрийн шагнал. Энэ бол мөн байна гэдэг шагнал олгочлоо шүү дээ. Аа. Тэр чинь тодорхой шалгуур явж байгаа шүү дээ. Тэр үед нэг ах нь хэлэх ингээд би өөрөө ингээд боддоохоо дотор. За энэ бол одоо жишээ нь хамт олон юм шагнал энэ тэр гэдэг шүү дээ тий. Ах нь юу гэж хэлье гэж боддог. Тий. Шагнал эзнээ олсон байна гэж хэлдэг. Тийм үстэй. Зүгээр хин нэг нь очиод тий энд өгч гээл өгчдөг бол амар штэ. Тий. Тийм үстэй. Тий. Тэгэхээр аханд боддог. За энэ эзнээ олоод өгж байгаа юм чинь энийг хэлчихье гэж боддог. Би яг гавьяа захтаа тэрийг хэлэх гэж байна. Түг би тэгээ халуулаа. Тэгтээ дээрэс нь араа энэ нийгэмдүүд нурсан би. Би боддоо л тэгэл за гэдэг өнгөрсөн. дээрэс нь өдийг хүртэл тэг 92 оноос хойш энэ 30 жилийн түүхэнд би таныг ёстой нэг за MC тэгччээ ингэччээ гэж хил аманд орооцолдож нэрээ гутааж энэ урлагт ингэж явсныг чи ёстой сонсог. Урлагт хүн зөв нэрээ авч явна гэдэг бол үнэхээр хэцүү асуудал. Одоо ингээд солонгосоос хүртэл бид нар ингээд харж байгаа ч тийм ингээд солонгосын одууд нь нэг пактлаа л тэгэл нийгэм даяараа бүүлээл тэгэл одоо нөгөө одууд 8 оролдогч юм яадаг ч юм уу тийм. Ингэж төлөвшөлтөөгөр ингэж авч явна гэдэг бол үнэхээр гайхалтай ялтаж байхгүй. Мэдгүй энэ бол зүгээр л миний зүгээр л бодож байгаа зарчим хийж байгаа алхам л байгаа. Тэгээс би энэ дээр нэг анхаарал тавиал би нэг нийт цэвэр явах хэрэгтэй юм шүү. Би ингэх хэрэгтэй юм шүү. Над тийм асуудал байгаагүй. Зүгээр л урлагт одоо сэтгэлээ өгөөд тэр мундаг багшийн хүмүүжлийг болоод ингээд өдий хүртэл ажиллаж байгаа энэ хугацаа нь бол өмнөч байсных л би харж байгаа шүү дээ. Өөр над тийм би түрүү хэллээ шүү дээ. Гажих тийм тархин зай байхгүй гэдэг. Тэр л байх гэж бодчих. Тэгээ дээрээс нь бас гэр бүлийн хүмүүжил байна. Мэдээж миний аав ээж хоёулаа мундаг. Миний ээж чинь одоо насаараа имжийлээ. Одоо ч имших ажлыг хийж байна. Тэгээ түрд гарцсан хугацаанд бүр амар олон жил хэтэрсэн мөртлөө зүгээр л ингээд ажиллаа хийгээ явж байна. Хүмүүсийн саналаар ард түмний хүүхдүүдийг эрүүл байлгах гэдэг имчигээ явж байна. Аав манай соёл урлагийн байгууллагт соёлын яам гэдэгт тодорхой хэмжээгээр ажиллаад тэгээд үүрэгт ажиллаа гүйтгэж яваад нэг жоохон асуудлаас болоод ингээд хорвоогийн мөнгөсийг үдсэн. Ахтан нэг хүний нэг тэгш заяа гэж байдаг шүү дээ. Би нэг хаавтаа байх ховгүй хүн юм шиг байна. Намайг дөнгөж 9 дугаар ангид байхад орхоо явчих миний аав. Дараад нь би миний багш миний эцгийг оруулсан намайг соёл урлагийн сургуулиас хөөгдөх гээд байж хаад зүрхээрээ хамгаалаад гэртээ аваачаад амьдруулад чи бол урлагийн хүн болох ёстой гэд намайг хамт байсан аавын төшиг үзүүлж исэн юм дахиад орхоо явсан. Ханим наав намайг бүр өндөр түвшинд хайрладаг байсан. Тэгээд явчих юм. Хатан нэг тийм нэг асуудал байдаг. Хэрвээ миний аав Андалам давуу басрын Долдонгийн чулууны хамдын жижигдоо гэдэг хүн өнөөдөр миний тэрэгд байсан бол ямар их баярлж байгаа л дээ. Би стон хүүгээр нэг тултал. Яг
хүн хувь заяа өөр шүү дээ. Тий. Тэгээ надад л ийм хувь заяа хоногдсон юм байна. Ах нэг тэгж боддоо шүү. Нэг татчих. Ой. За тэглүү. Би нөгөө цаамаг нөгөө ээжихэд тухай яриад уулзах харна. За ингэж л хутахгүй юм шиг шуудсан чи. Өөрөө явчихвал Болдгоо юм шүү дээ. яг. За нэвтрүүлгийн хамт олон амжилт хүсье. Монгол хүмүүс бид бүхэн нэг чи нэг ажигласан уу? Манай тоглолтын дээр дандаа Монгол гэдэг нь байдаг тийм. Бид нар нөгөө Монголын өрсөд өөрсдийгөө илэрхийлэх нөгөө одоо юу гэдгийг хүмүүс нь шүү дээ. Тэгэхээр бид нар энэ Монгол гэдгийг л омогшуулад явж явах хэрэгтэй гэж. Тэгээд инээсэн хүний ард муу бодол агуулгадаг. Тийм залжин инээд мэдээж байдаг л да. Гэхдээ тэгж цагаан цэнгэж инээж байгаа хүний бол нэг тийм хор байдгүй. Тэгэхээр энэ инээд Монгол гэдэг хоёр үг л заашгүй манай тоглолтод байх хэрэгтэй гэж бид нар боддог байхгүй. Тэгэхээр нэг инээд дээр гойсон Монгол гэд нэр өгсөн. Энэ тоглолт маань сайхан амжилттай явагдаж байна. Тэгээд бид бүхэн инээд хайрлна. Та бүхэн инээн ирээд тэгэхээр энэ нэг хоёр талын юм харилцсан шүтэлцээ энэ чинь тайзан дээр болж байгаа. Үзэгчдийн хооронд чинь байнгын юм амт харьцаа явж байгаа шүү дээ. Монголчууд маань сайхан инээмсэглэж яваарай л гэж хүсэж байна. Тэгэхээр хүн нэг янз бүрийн хүнд үед бол инээдгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо нэг улс төрчгүй байлаа. Гэтэ энэ нэг юм сайхан болоод тийм ээ. Бидний ядж өөр хүүхдийн хувьд ингээд одоо хэрэгжүүлж байгаа энэ том төслүүд нь хэрэгжээд сайхан байх юм бол гадаад аялын тоглолтоор явж хахад нэг ийм комплимент гэж байдаг. Хүн бүхэн нөгөө нэг ямар нэгэн дарамт байхгүй учраас бүгдээрээ тийм сайхан хүнд комплимент үзүүлж инээмсэглэж чаддаг. Годамжаар зорж байгаа хүмүүс нь тийм ажилдаа яарсан тийм гоё байдаг байхгүй. Тэгэхээр миний Монгол тийм л болчихсон сайхан. Бүгд ажилдаа яарсан хамт байх хүнийгээ танилцсан хүндээ инээмсгэл бэлгэж чаддаг тийм ингээд явчих юм бол алсын бодол нь тийм шүү дээ. Ууг нь бол ахисан бодлоор бол их л амарх юм санагдаад тийм. Энэ нөгөө надаас хувь илүү ухаантай асуудал байдаг л байх л да. Энд ч одоо 3 саяар аваад 3 сая иргэн байна. Хэдэн гадаад ажиллаж байна. Хэдэн дэвтүрийн насны хувь. Хэдэн насан туршийн хүүхдүүд үү. Манай баялаг ямар вэ? Тийм ээ? Тэгэхээр нэг бид нар үндсэндээ сая хүн гэл сайхан тижээх асуудал гарч ирээд байгаа. Тийм ээ? Яг амьдрал аваа явж байгаа тийм. Тэгэл амьдрал аваа явж байгаа нэг сая хүнийг сайхан тижээ. Тэгээд энэ сайхан хувийн хвшлийнхэнд нь боломж олгоод энэ татвар нөлгийг багасгаад тийм ээ? Айтаахан уян алтаа бид нар зүгээр тий боддоо шүү дээ. Би өөрийнхөө байгууллагаар бодож байгаа одоо жишээ нь. Энэ хугацаанд одоо жишээ нь одоо маск бол 20 жилийн хугацаанд улсад хичнээн татвар төлсөн байна. Нэлээдгүй байх шүү. Тэгэхээр би бодоод байгаа юм. За ингээ байгууллагаараа л авъя л да. Одоо заана ерөнхийлөгч нь хөрсөхгүй байж. Би одоо юу эрдэнэ ингээ бодъё. Баяр магнаа амар ойслон ингээ бодъё. Энэхэн асуудлыг ингээд шийдэж болмаар санагдаад байна шүү дээ. Болдгоо л байх л да. За монголчууд нэнэсгэлж яваарай. Инээ дээр гойцгоё. Та бүхэндээ бас нэвтрүүлэгтээ өргөж орсонд баярлалаа. Нэлээд их цутаж явж байгаа өнөөдөр баригчлаа. Дүү нэг юм онцлог байна шүү. Би нэг яагаад ингээд нэг сошиал ертөнцийн сэтгүүлчдээс нэвтрүүлгээс цутаад яваад учир нь надад нөгөө нэг юм ярих боломж олгодохгүйгээр одоо жишээ нь та тоглолтын дээр тэгж багталж ясан нь тим хөвгтэй явдлаас яриач тий. Та хайдны он төрсөн одоо хэдэн настай ингээ асуугаад гарна нөгөө ярилцдаг хийх боломжгүй болчихсон. Асуучдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр чи нэг юм явахгүй байхгүй. Тэгээ чи өөрөө их нарийн бодож олсон юм. Тийм үү? Тавын даваад авчихаар энэ хүн иймэрхүү яриндаа гэж бодоод олцсон юм шиг байна. Сайхан байна үү? Тэгээ ийм шалаан ярихгүй зүгээр л гоё яриас авах ч бас. Тийм нэвтрүүлгч нөгөө үзэгчд маань бас нэг зөвөр дүгнэх байх гэж найдаж байна тийм. Би нөгөө ямар нэг юм сурчлаад буруу үлгэр дөөрөл үзүүлээд авах асуудлыг бодоогүй шүү зүгээр.
дүүтэй нэг сайхан яриа сууя хүрээд ирсэн шүү. Сайхан. Халамцаараа нэвтрүүлгийн ивент эдгэгч хамтран ажиллагч Shinsegae Med Condition брэнд. За дундуур нь сайхан кондишн уугаад Үгүй наадах чи ихэндээ ухаа мартсан шүү. тэгтээ дундуур нь ууж болно уу? Хоёулаа сайхан илгээ хамгаалч те. Зүгээр энийг Угаасаа тив дээр жавхаагаар танилцсан хоёр шүү дээ. Тэст ч явах нөгөө нийлсэн хоёр. тий нээлсэн хоёр тий. Цаа чин бас их мааз хүн шүү дээ. Маазраа л Би жавхаагаар ингээд дотроо төө өндөр хөндлөж явдаа шүү дээ. Хин энэ монголчуудыг нэгтгэхийг зүгээр нэг хүүхд ингээ явахгүй шүү дээ тий. тэр тархинд их юм байна. Би тэгээд нэг хамт нэг нэвтрүүлэгт нь оролцоод намайг бас нэг таваад найруулж чараад бид зүүн хараад нэг зураг тэр үед бараг чи тэр орцсон байгаа даа тий. Дараа нь талбай дээр хийгээд. Би ч өөрөө Монгол гэж ярих дуртай байхгүй. Би тэр талбайн тоглолтыг үзэж хасгалт тааж. Тэгээ би чахаараа шууд ярьсан. Ачлаа шаах нэг. Бацаанууд ч урлагийн болох нь. За. Нууч. Түг. Бүхий л орлогын хүмүүсийн нөгөө тойрдог зовлон гэж хэлгээд таашин жаргал гэж хэлгээд таашин ийм асуудал яах нь одоо яг өөрч. Миний том охин орлогын хүн бол нэг Бээжингийн орлогын сургуульд очсон. Дараад нь аав нь их дургүй байсан ч гэсэн одоо тэгээ хүүхдийн хөслийг хязгаарч болохгүйгээд азар татгалцсан миний охин. Дараад нь Бээжингийн сургуульд ороод өөр мэргэжлэр төгсөөд ирсэн. Удаахан одоо Вашингтонд бас IT инженерийн мэргэжлэр сураад төгсөж байна. Энэ 5 сарын 16-нд. Одоо манайхаар хонхны баяр нь болно. Удаахан солонгосын Янсэй гэдэг Sky 3 сургуулийн нэгд суралцж байна. Оо. Тэгээ би одоо хүүдээ 75-аар бууж гисэн. Бууж гисэн. Асуудлыг өөрөө гаргацсан юм аа. За. Тэгээ нөгөө Orange Entertainment-аас саналгад кино хийхгүй. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг юм гэр бүлийн асуудал. Үнэгүй хөргөлтөлөө. Тэгээ үнэгүй хөргөлгээд. Тэгэнгүүт надтай адилхан жижиг миний хүү тоглох жижиг олдохгүй байхгүй. Хайгаад бүгдээ тэгээ би тэнийг юм шиг тохойд. Манай хүү одоо яг ингээд яг энэ зохиолын нас юм тохирно штэ гэсэн. Туршаад үзэхгүй. Тэг хүүдээ хэлээ ингэс. Нөгөө ч амар дуртай байдаг. Зөнөөтнөөс сэргээл явчих уу? Тий. Яагаад гэвэл мэдээ орсон цагаас хойш энэ тайзны ард ба. Манай тоглолтын ард чинь цэцэрлэг байдсан шүү дээ угаасаа. Тих бахаа. Бүгдээрээ хөөхдөд агуулдаг. Ингээд тэрийн нэг нь ингээ маллаа байжээд ингээд. Тэгээд тэгсэн чинь хүү заагахгүй. За тэр кинонд тоглолоо. Тэр өнгөө хөрөлт кино дуусаад монтажн дээр нөгөө боосууд нэрдэг юм байгаа те. Ирээд үзээд энэ кинон дээр нэг л хүн ажлаа маш сайн хийсэн мэй гэхгүй. За. Бич бодож байна. Шаачтай тэгээд. Шийлэлгүй дээ өөр юм байдгийг. Хин байдаг юм хаа. Тэгсэн чинь энэ буржиг рүүстэй хөөгээд миний хүү хэлэх. Тэгэнгүүт танк авт. Тэгсэн чинь шууд яг миний хажууд. Тэр нөгөө тест үзэж байгаа ярилцлага хийж байгаа шүү дээ. Дараагийн олон ангит кинон дээр хөөгийн чинь санал тавья. Найруулагч шууд сууж байгаа хэлдэг. Нөгөө хайгаад байсан тэмүүлэн чинь тэмүүлгэл хийлээ. Эн чинь энэ байж тэгээд. Би ингээд хэлэх үгээд ингээд шокнд ороо. Тэгээ хүүрэг уцдахгүй. Заавал зэрэг. Миний хүү нэм олон ангит кино тоглох юм уу гэдэгс чинь. Болох юм аа гэж. Тэгээ ороод хайцсан. Тэрнийг 2 кино тоглож. Үцээс. 100 пенерийн стандарт. Тэгсэн чинь пенерийн стандарт нэг ийм жижиг богино хэмжээний кино хийсэн. Гол дүрдэн тогтчихсон. За одоо тэгвэл та дийлхэ байсан юм бэ? Тий. Тэгээ ах нь эвлэрчихгүй. За одоо
хүүтэйг юу ярих вгээр аавынхаа хүрээг уулзар хүрээрээ. Тийм л юм байсан. Ямар сайхан. Одоо чинь урлагт ажиллаж байгаа эмэгтэй хүн эрэгтэй хүн гэдэг хоёр хооронд бас нэг тийм нэг зөрүү байгаа байхгүй. Эмэгтэй шатлал нь болохоор их хүнд нь болохоор хөөх төрүүлнэ. Тий. Уран бүтээлээ салгалзсан тий. Тэгээд нэг юм асуудлууд байна штэ. Тэгэнгүүт эрэгтэй хүн бол хэрвээ авьяастай бол маяг л гараад ирдэг байхгүй. Хэрвээ авьяастай бол миний хүү авьяастай бол маяг л гараад ирнэ. Тэгээ би хүүтэйгээ яриад соёл урлагийн сургуультай сур. Энэ манай систем бол хамгийн мундаг систем. Оросд очиж сурвал сайн бас. Станиславскийг тий. Эндээ боловсрал эзэм шиг байна. Тийм эндээ яг энэ урлагийн сургуулиас аавынхаа замлаар яв. Тэгээд дараад нөгөө магистрийн үеийн тэрийг нь арай өөргөд шатанд хийчээм нэг. Тэгээд аавынхаа хүрээгүй шатанд хүрээ шүү гэд хоёул алга өрөөд тэгээд одоо биш юм болох ч. Оо ямар гоё. За дүүдээ амжилт хүсье. Ёстой гоё. Сая Мягун нараа ахын ардын жүжигчин Мягун нарангуйд очиод золголт хийгээд тэ жил болгол очтیں۔ Юм чи. Тэгсэн чи яг энэ талаар бид нар ярьж суудаг байхгүй юу? Мега ах ингээд хүүхдүүдээ ингээд бүгдийг өөр мэрэгчлээ болгоод нөгөөдөл нь дандаа урлаг руу цухтаад байна. Яг цухтаад байна. Нөгөө одоо Батуулт байна. Имч байсан хүн. Шууд найруулагч болоод хойно очиж сургууль төгсөөл ороод Хүсээ ахын Баярмаа байна. Тийм Баярмаа байна. Одоо Сумьяа байна. Сумьяад орж байна. Дахиад имж байсан. Тий, дахиад имж байсан. Мягун нараа ахын бүр тэр нэг одоо юу том хүүгийнх нь хүүн ач нь хүртэл одоо энэ комеди батаа байж байгаа жишээ нэ тий. Одоо чинь ийм байхгүй минийх. Энэ хараа нэг буруут харга байхгүй. Одоо чинь бид нар чинь ингээд одоо бүтээлээ хийж явна шүү дээ. Энд чинь нэг алдаг оног. Одоо ар гэрт нэг хүүхдээ харах боломжгүй болчоод ийм асуудал төр аваад ирдэг байхгүй. Тий. Би сая хэллээ шүү дээ. Тин цэцэрлэг Хэлээгүй чи. Тэнгууд бид нар дээлхээ бодоод нэг залуу жишнээ хүмүүжүүлэгч тавьдаг. Тайз руу оруулахгүй нэвтрүүлэхгүй. Тэгээ тэргээр ингээ аргалаа явуулдаг. Шагналтай байж шүү дээ. Шагналтай байждаг. Тэгэхээр ч нөгөө нэг яалчгүй хажуунаас үзээд ахаар чинь ийм нэг мэдрэмж өрнөөдөө Яг үнэ. Хоёрдугаарт энэ байж шүү дээ. Тий. Аав юм байгаад энд бас нэг жоохон юм байх боломжтой байгаад. Байлгүй яах вэ чи. Би ч гэсэн хүүхд залуучийн театрын хойдлын тэр поёмд бас Яг л тийм хүчил өссөн. Сэнг дөрж бит хоёр одоо энэ найруулагч Тамира Мамира Жамсур ахмах бүгд л юм чи ерөөс. Ийм байдаг юм билээ үгүйс. Тийм. Хориглоод нэмэргүй. Би ч гэсэн огноо өөр мэрэгчлээ болтлоо гэд би нэг яг сонгосон мэрэгчлийн нэг сайн сонсоог байхгүй юу. За гэдэг график дизайн гэхээр би эхлээд график гэдгийг үгийг нь юу ачаад энэ компьютерийн чиглэлийн хүн юм байна гэдэг. Дизайн гэдэг үгийг нэрээс сонсоог юм байлээ л дээ. Одоо солонгос сурч байгаа. Тэгээ би сая өнгөрдөг он 12 сард очиод охиныхоо сургууль дээр нь очиод үзээд тэгээ би ингэж үзэж явжсэн. Хүчиж урлагийн хүн болцсон. Энэ үү шүү дээ. Тийм. Жиж урлагийн хүн болцсон байж штэ гэсэн чинь тийштэй аваа та сонсоог юм уу. Энийг нэг 20-од дийлэхгүй л байсан. Тийм л. Тэгвэл янзын сайхан. Тэгээ дээрэс нь дахиад бас нөгөө удам танах чи бас тэгвэл одоо удам дамжсан эмчтнэр ч бас гараад ирсэн юм биш үү? Тэр амаг одоо миний удам бол ингээд бас нэг хүн залгаа гэж би тэр одоо хүүгөө болгоно. Дайдаг. Чадвал чадна чадахгүй тэр. Одоо ингээд та анзаарсан бол тэнд сууж байгаа хоёр нөхөр бас манай миний хоёр хүү сууж юм. Камерын хардаа. Энэ өнгөрсөн жилээс эхлээд аавда туслаад нэг нь 10-тай нэг нь 14 хүрч ийн одоо ингээд ажил хийгээд халамц яриа бичиж байна. Хүмүүсийг сонирхтын хурж ирээд үүш энэ хоёр чинь танаа өөрөө гэх. Тэгээ энэ хоёрыг угаасаа бичмээр шүү. Харин тий. Халамц ярианы ард ийм хоёр нөхөр сууж ийн гэж төсөөлөхгүй. Харагдаад байна. Тэгээ төсөөлөхгүй байгаа байхгүй. Маскын дараагийн тоглолтуудын төлөвлөгөө гарцсан уу? Таад ер нь хэдэн жилээр ажиллаа төлөвлөлт юм бэ? Бид нар одоо 5 сард нэг гадагшаа аялын тоглолтын асуудал төлөвлөж байна. Бид нар нэг 20 жилдээ уялдуулаад жаахан төлхөө юм хий гэж ойлгоод байгаа. Тэгээд өөрсдөө ойлгосноо ард түмдээ ойлгуулъя гэд тэрийг хийх гээд ийм төлөвлөгөө гаргацсан байна. Бид нар 9 сарын сүүлээр тайсныхаа тоглолтыг хийн. Энэ 100 нэг кино уран бүтээл рүү орох гэдэг. Энэ нэлээд асуудал яригдж байгаа учраас бид нар энэ дээр одоо нэг ам гармааргүй. Тэгэхээр улс дамсан хоёр улсын дамсан юм асуудлууд яригдах учраас.
Оо за. Үзэгчд биднээс бид нар ч нэг үзэгчдийн хүсэл дээр л юм хийн шүү дээ. Тий. Тийм биз? Тэгэнгүүт дамгаа ирж байгаа санал нь болохоор юу гэхээр одоо та нарын 3 сарын энэ одоо Мартин тоглолт бест байна. Өстой гоё байна. Бид нар үзмээр байна. Ингээд киногоо хийцээ юу. Инэдмийн киногоо. Тэгэхээр бид нар одоо огт юугүйгээр янз бүрийн тэш авалгүйгээр цэвэр комеди гэдэг юмыг гоё хийгээд тийм бодолтой байж байгаа. Тэгээ энийг нэг Яг нэг гоё биений олцсон Франц комеди шиг үү? биений олцсон хон ярихгүй одоо бол юм яах. Энийг хиймээр 9 сартаа нэг тоглолт тайзны урамтай л ягээд тэгээд гадна сууж байгаа судаас нэг бэлгээр хийсэн. За бэлгсээд авч явах бид нар өөрсдөө нэг очиж тоглоё. Тийм л бод. Халамцсан яригийн энэ хамтран ажиллах живэнт итгэгч Шинсэгийн медиа орж ирдэг энэ халлаасан гэд энэ сууж байгаа. Тэгвэл энэ солонгосын төрийн төм аялчлууд дээр дандаа зочдын ширээн дээр нь байрладаг ийм сууж байгаа. Энэ сценийг болохоор 2024 оны юу юм бэ лээ? Гран-при шагналтай ийм мундаг хоёр брендийн сөөжүүг Шинсэгийн мед маань оруулж ирдэг. За хамтлагын жил бор ингээ сайхан ингээ барьж байна. За. Юм сайхан хамгийн тухгууддаг орчин юу вэ? Ганцаардал. Бид нар нөгөө дандаа хамтаараа урамтлал хийгээд явдаг болохоор би ганцаараа байгаас амар хайд шүү дээ. Одоо ямар нэгэн шалтгаанаар гэртээ ганцаараа үлчээр өөрийн мэдлэг үнгээ айгааддаг. Тэрс зургт үзээ ч юм уу эсвэл гадаа гарч орцны хүдэнд гарч ингээд тамхитад суухгүй бол гэртээ ганцаараа байж чадхаас амар хайдаг. Хоёлаа эсэргээр юм шүү дээ. Тийм үү? Би ганцаараа байхаараа төвлөрдөө шүү дээ. Чи чинь нариус юм баг. Тийм ээ тий. Чам төвлөрөд бий болох тийм Шаардлага байгаа. Наад бол тийм юм жаахгүй. Би бол зүгээр олонтой байж олон хүнтэй л байж бол над жаргалтай. Тэгвэл ганцаараа үлдэхэр би яагаад ч юм яагаад. Ганцаараа үлдэхэр над тийм дими сонин бодлууд орж ирдэг. Би өгчүүл яах вэ? Би байхгүй норсон дээр байхгүй гэж бодохоор яах вэ гэвэл чинь бала бодлоо. Тэгэхээр тэрнээсээ айд саврхгээд хол байх гээд заавал нэг хүнтэй байх хэрэгтэй. Сая нэг Японы зохиолчийн 3 трилог цуврал зохиол уншчихлаа л да. Тэгсэн тэр их сонирхолтой зохиол одоо манай үзэгчд бол мэдж л байгаа. Цаг хугацааны аль нэгэн цаг дээр очиж болдог тийм кофе шоп байдаг. Тэгээд хүмүүс очиод өнгөрсөн үе рүү ч юм уу эсвэл ирээдүйн рүү очдог. Тэгтээ яг тэр моментн дээр нь очиод тэр цаг хугацааны тийм ээ хизээ нэгэн цагт хэн нэгэнтэй ч юм уу хайртай хүндээ хэлж чадаагүй зүйлийг хэлчээд ирье гэсэн нэг тэгээд тэр их гоё дарма турхтай гахалтай зохиол байл. Бид нар сая чиний яг өснөр үзүүлбэр бэлтгэхэд зөндөө үзлээ. Одоо чи жишээ нь энэ нийгэмд ингэ байж байгаа тий. Тэгэнгүүт чи яг энэ төрхөөрөө юу алгасч байгаа юм цаг үе. За. Чи аавтайгаа уулзч байгаа. Гээд ингэж бодсон чи маш гоё сонирхолтой санагдах. Тэгээд үзээд болсон. Тэгээд энийг болгоно. Энийг ийм одоо нэг үзэгччний өөрсдөө энэ боловссон байна шүү дээ тий. Энэ юм баналны ингэж авахаасаа илүүгээр ямар сони ингэж авдаг болцсон ийм цаг үе байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ рүү урсгаа сая нэг үзүүлбэр хийх гээд үзээд өөртөөгөө юм уу өөрийнхөө залуу настай ч юм уу ингээ уулзна. Эсвэл аавынхаа залуу настай уулзна гэж бодохоор аавтайгаа жицсэн очиад уулзна гэх сонирм байгаас тий. Яг иймэрхүү юмнууд бол яг энэ нийгэмд бол одоо нэг хүрцэн илүү болцсон юм бэл. Тэгвэл та хэд онд очих юм? Хэрвээ ийм тийм байвал. Яг энэ үеэр би аавынхаа юунд л очих бодолд очих байна. Хэдэн наснд нь? Яг аавынхаа насн дээр. Би одоо аавынхаа наснаас давч чадвч байгаа шүү дээ. Миний аавч дөнгөж 49 настай өөд усан. Тэгээд яг одоо аавынхаа насн дээр очиод юу бодож ирсэн юм бол те. Хүүгээ энэ хүүхдүүдэд яаж
ингээд нэг эцэг хүнд нэг сайхан том алсын бодлого шүү дээ. Тэрийг бас нэг мэдчмээ. За би бод. Хэдийгт нэжүүл. Чи аавынхаа тайзан дээр шуугжсэн насн дээр очиж. Яа тэгвэл ч гоё. Халан тий. Сэрэл тэр чигээр ингээд алс шалбар. Элдв зургийн хэдэн жил лимтэй. Яа тэр үе дээр очиж. Драмын театрын туушир дурган бүтээл хүүхдийн театрын элдв зураг хоёр бол хоорондоо ингээд гоё амар гоё шудраг өрсөлдөөн байсан тий. Хин чадах юм. Тэрэн зэрэгтэл авъя гэдэг ийм юм байсан. Гоё штт 4 сарын 1-ний тэр үе бол миний баг насны дурсамж. Одоо жишээ нь би яг тэр үед нэг хугархаа болоод байж байгаа үед хэлэхэд элдв зургийг үзэх үү туушрлыг үзэх үү ийм л үзэгчийн хувьд ийм цэг байсан. Тэгэнгүүт хин сайн сурчлагаа хийснээр би очиж шít. Тий. Тэгэхээр манай нэг сурчлагын асуудал чи яг тийм байна. Одоо Мартин нэмээс хичнээн тоглолоо тий. Тэгэл энэ дээр ийм том алаан дээр асах цэлээр очиж байгаа юм чи бид нар үүдээ зөв нээх ёстой гэж бид нар өстө. Яг реклам дээр баг 7-8 ярьчихсан. Хамгийн энийг л гоё танаа рекламууд бол үнэхээр гоё. Ганцхан удаагийнх биш урд урдын зөндөө олон тоглолтуудын реклам. Би бол одоо маскын бүр ингээд тоглолт хийх чинь гэхэд би хамгийн түрүүнд хизээ реклам нь гарах бол гэж хүлээдэг байхгүй. Тэгэл реклам нь гарахаар алив реклам нь яраад реклама яаж хийж вэ гэж хүлээж үздэг болсон. Тийм байхгүй. Гайхалтай. Тэгвэл одоо жишээ нь хараа маск шинэ үе эксклюз за одоо ингээл одоо сүүлд бол зөндөө олон залуу уран бүтээлчид одоо ингээл та бүгдээс салбарлаа шин одоо эмоц эднэр гэл ингээл уран бүтээлийн хамтлагууд бий болсон. Яг эд байх үе дээр тэр нэг юм өрсөлдөөн байгаа шүү дээ мэдээж. Өрсөлдөөнгүй юм хагчихгүй шүү дээ. Батараа. Тэ? Өрсөлдөөн ямар төвшөнд байгаасаа гэж боддог байсан бэ? Яг зүгээр зарим нэг хүмүүсийн ярьдгаар хошин урлагийнхан эд хөрөнгөөр өрсөлдөөд байна. Хэн байр авчууд, хэн авчуу ингээд байна, ингээд шүүмжилдэг. Эд хөрөнгөөр одоо мөнгөтэй төгрөгөөр ч гэдэг юм уу. Яг тэгж өрсөлдөж ирсэн юм уу? Тэр чи нөгөө бла. Одоо тийм утгагүй юм байж болохгүй шүү дээ. Одоо жишээ нь юу гэдгийг онаах тэнд байртайг би тэнд байр авах хэрэгтэй ч юм уу тий. За өлзий хөвгч тэнд байртайг би тэнд байр авах. Энэ зүгээр нөгөө сэтгэлгээ нь бага улсуудын хоорондын Facebook одоо тэр угаар хийж байгаа зүгээр илүү харсан өөрсдийнх нь тэрнээсээ кайф авдаг л байх л да. Тэр бол хамаагүй. Бид нар жишээ нь юугаар өсөлдөг вэ? Манай хамтлаг эмоц яагаад энэ залуулаг гой өсөлтүүд хийгээд байна. Энийг бид нар шингээх хэрэгтэй. Мөрөөдлийн театр өндөр бүр онц би бүр хайр өгдөө. Энэ шоу инэдбийн шоуын тоглолтыг шоу драм болгоод жүжиг болгоод ингээд гоё явж байна. Би бүр анханаас нь хайр үлсэн одоо шаартай байна. Энэ шатлал нь зөв байхгүй. Бид нар чадахгүй учраас хийхгүй шүү дээ. Бид нар чадчих шүү дээ. Тийм биз? Бие бинийгаа дэмжих маягтай өрсөлдөөн чинь хамгийн чухал. Одоо магадгүй жишээ эмоц би боддгоогүй мэдгүй яг маск шиг ингээд нэг гоё утга уянгатай дунд нэг юм аваачаа тавих юмс гэж боддог байж магадгүй. Би зүгээр магадгүй шүү дээ тий. Би жишээ би бол дотроо бол мөрөөдлийн театр шиг одоо жишээ нэг гэдэг юу яач. Нэг юм шоу драм хийгээд үзвэл яад юм бол гэл ингээд бодлоо агуулж байгаа шүү дээ. Одоо үндсэндээ зах зээлэр ингээд хэд хамтлаг үлдээ шүү дээ. Энэ сэдвэр явж байгаа. Тэгэхээр бие биенээсээ хайр найргуу суралцах хэрэгтэй. Бие бинийгээ хайр найргуу дэмжих хэрэгтэй. Шүүмжлэлийг би бол өгөхгүй. Яагаад гэвэл ийм галаа. Чи өнөөдөр мөнгө сайхан гэдэг дөрөвтөлээ. Чи энийг зүгээр л би нэрээ солиод галаас нэрээс мөнгө сайхан болчихгүй шүү дээ. Тий. Энийг чи бодно. Тунгаан. Тэгээд дотроо бий болгоно. Чамаас төрсөн хөгжин мөнгө сайхан байхгүй дөрвч. Чи төрүүлж байгаа байхгүй нэр. Тэгэхээр тэрлүү би бол халдахгүй. Энэ чиний бүтээгдэхүүн учраас чи хүүхдэд хамгаална шүү дээ. Тийчлэн үстэй. Тий. Энэ миний хүүхд.
илэрхийлэхгүй ч гэсэн дотроо өмгөөлнө. Ийм асуудал байдаг учраас би хин нэгний дүрлүү бүтээсэн дүрлүү халдахыг хүсдэг байна. Би өөрөө тэрийг өөрөө нандиндаг учраас. Шүүмжлэн би хүлээж авна шүү дээ. Тэгтэл арай гатуучуу би муу байсан юм байна да гэж авна гэсээс би тэр бүтээсэн одоо нэг имэгийн дүрээ хайрлаа шин надаас төрсөн юм чинь. Сайхан хэллээ. Ах нарай олон яриад л гайгүй. Үгүй сайхан хэллээ. Одоо жишээ нь ялангуяа та бүгдийн энэ хошин урлагийн хамт олонны энэ гэр бүл хошин урлагийн гэр бүл яаж гоё нэгддэг гэдгийг бид бүхэн дөнгөж саяхан хитгэн одоо цаг хугацаач ямар ч хурдан юмтай тий гамбаагийн одоо биг шоу гэдэг тэр шоун дээр бид бүхэн харцгаасан. Ямар гоё нэгдэлтэй юм бэ? Ямар гоё бие биенийхээ төлөө зүтгэдэм бэ? Ямар хурдан ингээд хамт олон болоод бүг зангидсан гар шиг байж чаддсан бэ гэдгийг бид бүхэн харсан. Манай киноных нь энэ үгүй ихэд яг тэгж чаддгүй. Манай киноныхан бол тэгэл одоо нэгнийхээ хийсэн киноны ардаас тэгэл мууцгаагаал тэгэл би юундээ нүрэн дээр нь шудраг хэлчих чадахгүй гэж тэгэл киноных нь нээлтэн дээр нь очиж нэг сайхан удлаа инээж би бинийгээ магтчихал араар нь муулаад явждаг тийм хүмүүс байдаг. Хошуурдаг бол тэгдэг. Би яг энэ дээр фокуслаад нэг юм ярьчих. Бид нар ард түмэн дэлгэсэн л талигчийн асуудал болохгүй. Бид нар UB past хичнээн буйны тоглолт хийснийг тоогоо мэдгүй. Ямар ч тоо байхгүй. Санаж байгаагаас нэг юу яасан. Миний 3 дахь охин дутуу төрөхгүй. Хил 800 г төрөөд сандарлаа намайг. Тэгээ би тэр буянтай ихнэлсэн сайхан буянтай амчны буйнаар охин маань одоо садгост минь бас скайгороос сургуулийн сурж шít. Гайхуулж байна. Тэгэд манай хошин урлагийн нэгдээд нэг тоглолт хийгээд тэрэн дээр нөгөө тодорхой зориулах хүмүүстэй мөнгөний өчөөд ард нь юм багц мөнгө гарахгүй юу? Тэгэнгүүт би ч нөгөө энэ хошин урлагийнхаа айл өрхөд санал болгоно зү. Түүхээ ирсэн. За. Ихнэлсэн төв дээр инкубатор гэдэг нэг амьсгалын аппарат байна. Тий. Одоо ээлж хийдэг. Хэмнэлтэй. За одоо хин орно. Дараа нь нэг цаг тэр орно. Дараа нь нэг цаг тэр орно. Өөрхөлийг хийждэг. Аппарат нь хөрөлцөхгүй учраас. Энийг ярихгүй би. Би өөрөө нөгөө зовлонгийн хажууд нь сууж байгаа мэдэрч байгаа юм чинь. Тэгсэн чинь заа тий. Ихнэлсэст ингээд хэлдэггүй. Энэ үлдснээр нь хоёрын гоё аппарат аваад өгч. Өгсөн. Энийг бямцгах бүгдийг үгүйсгэсэн байхгүй. Салхитай би. За. Тэр инкубатор гэж ямар ач холбогдолтой аппаратыг мэдэхгүй. Тэгээд нөгөө чи бас нэг телевизийн 90-д ярьсагаад гэсэн чинь. Энэ аппаратаар нөгөө монголчуудын хүүхдүүд маань орж гарч байгаасаа гэж. Тэр юм багы бид нар алдгийг байгаас дээр. Та чи юу вэ? Юм ойлгоогүй. Энэ хэрэгтэй л гэсэн учраас ямар зориултайг мэдэхгүй. Тэгсэн чинь дутуу дүрсэн амьсгалаа хурааж гэж байгаа хүүхдүүд нөгөө дэм болдог аппаратыг өөх хүүхдүүд нэгээр дамжаасаа гэж хэлж байгаа. Бас хийгээв гар шүү дээ минь. Сайн гар. Тэгээ бид нар одоо энэ дээр нэг UB пастер тогсон энэ нөгөө амтнд сайхан амьдрах гэж байгаа болох гэж байгаа бүх улсууд буян болсон энэ паст тогсон тоглолтын тавал мэдгүй шүү. Тэгээд ахт чинь одоо дэлгэр сайхны охинд маскийнхан туслахгүй хаана явнаа гээд л явсан. Тэгээд пассын тоглолтноос өгсөн. Ингээд энийг бид нэг ингээд нөгөө хүмүүст ингээд яриад ах. Одоо би жишээ ингээд яг манай ашуурлага тийм байхгүй. Дүүйлгөл те. Нэг жижигхэн зүйл хийчин гутаа ингээд сэвэл ингээд тэр жижигхэн зүйл чинь тэр хүнд маш нэг том хүнд маш том амьдрал хайрлаж энэ асуудал шүү. том. Тэгтээ энийг манайхан тэгж чаддгүй бас. Хэрвээ та нар эсэргээрээ тэрийг бид нар өглөө шүү, инглээ шүү гэх юм бол дугаал өгчөөштэй л гин. Яг тийм. Тий. Онц. Ийм нийгэмд бид нар амьдарч байна. Тий. Тэгэхээр дугаал бай. Чимээгүй. Би тэрэнд нэг буян үлдсэн шүү гэдгээ дотроо бодоол болоо. Тийм биз? Тий.
Тэгээ өнөөдрийн сошиал ертөнцийг миний нэг шүүмжих гэдэг асуудал нь тэр. Хангалттай сайхан болж байна. Би цүнхээ алдлаа гэд ингээл нэг хүн сошиалд явгууд найзууд нь сэвэл олоод өгч жишээ нь. Энэ бол нөгөө одоо яг энэ цагийн үетэйгээ ослоод гоё явж байгаа асуудал байхгүй. Миний одоо нөгөө эмзэглээд байгаа асуудал бол за би өглөөс ирлээ. Би өдрийн хоолндоо юм идэж байна. За би нойд орлоо. За би усанд орлоо. Шаардлагатай юм уу? Тий. Хүний амьдрал шүү дээ. Энийгээ бид нар нууцхан барьж явах хэрэгтэй шүү дээ. Тий. Тийм биз? Яг үнэ. Энэ чиний амьдрал, энэ миний амьдрал. Энэ хин ч хамаагүй. Бид нар яаж амьдрдаг нь хамаагүй. Чи яаж амьдрах юм? Энийг нэг дэлгээл энэ ач холбогдол нь юу гэдгийг би ойлгодгүй байхгүй. Энийг ингэж хийснээр тэр хүнд юу ирэх юм? Ах нь энэ дээр бол жоохон тийм нөгөө дээр үеийн цагаар хандчих магадгүй шүү. Манай хүүхд намайг шөмжлээд тахалаа. Жаахан сэргийг бай ингээд энтэйгээ холбогд энтэйгээ уялдаатай байна. За маш их баярлалаа. Ингээд халамцсан яриа нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж сайхан яриа өрнөс ахтаа маш их баярлалаа. Ингээд тун удахгүй одоо 10 хэдэн хоногийн дараа болох гэж байгаа. 11 байна уу 12 байна уу болох гэж байгаа. Инэдмийн баярын мэндийг Маск продакшныхан болон Монголын хошин урлагийн бүх продакшныхандаа хүргэе. Тэгээд хоёлаа энэ түрээд нэвтрүүлэг өндөрлөе одоо тий. За гэлээ. Нэвтрүүлгээ хааж байгаа хоёлаа тэгээд за нэг сэтгэл уудлаад ингээд юм ярьж бас зөв юм байна шүү. Илүү дум ярьсан бол минь монтажлаа хасчаар. За тэгээд амжилтсаа. За амжилтсаа. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөө явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлийн амир өдий хүртэл гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи. Би өөрний сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нөө одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хин нэгний төлөө биш. Ер нь бол шалчхан жагаан л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчхан жагаан л банд нар л шүү дээ.